генийн түлхүүр 1 энтропигоос синтропи руу. За хослох түлхүүр 2 дахь генийн түлхүүр кодон цагираг, галын цагираг 1.14-2-ыг багтаана. Физиологи нийлэг, амин хүчлэн лизин. Сүүдэр нь энтропи, бэлгэн, шин байдал, сэдэн, гоо үзэсгэлэн. За нэгдэх сүүдэр энтропи гэж юу вэ? Шивагийн бүжиг. Эрт үеийн цагт хэдэн зуун жилийн тэртээ өдгөө үлгэр домогтол дурсагдах нутагт агуу мөрний ирэг дээр нэгэн залуу гүн мөрөөдөлд автан суужээ. Энэ мөрөн өнөөдөр үгүй болсон ч өдгөө хятадын их газрын цээжин дурсах янз цэм мөрөн түүнээс улбаатай гэж домогт өгүүлдэг. Мөнөх залуугийн хөлийг нь хажууд эрэг даган урсах зөөлөн усны урсгалыг ажиглан суухад гинэт бяцхан яст мэлхий усны ундрагаас гараад ирхэн тэр. Яст мэлхий бодтол бяцалгалаа хуваалцгаар голын уснаас бахархалтай аргагүй гарч ирээд залуугийн хажууд суув. Тодорхой хугацаа өнгөрсөн ч залууч яст мэлхийч хин хинтэйгээ үг салсангүй. Харин тэгтэл залуу ертөнцийн ямар нэгэн нууцыг тайлах гэж байна уу гэлтэй. Бяцхан мэлхий рүү хараад гүн гүнзгий санааршин хэлсэн нь бяцхан мэлхий минь эцсийн эцэст энэ бүхэн юуны төлөө юм бэ? Тэгтэл мөнөх яст мэлхий юу ч болоогүй юм бит. Их биеэ эргүүлэн залуу руу нуруугаа харуулад үргэлжлүүлэн чимээгүйхэн биеэ наран дэв. Залуу бяцхан амтны ар нуруу түүн дээр ив зохицолтой нарийн хий зурлахууд хуйган доторх ялцсууд нь хаврын нарны тусгалд хэрхэн тодорхойг анхааралтай ажиглав. Ингэх зур түүнд хачирхалтай зүйл тохиолдож эхлэн тэр залуу мэлхийний нурууг харах тусам өөрийн асуултыг уг мөн чанарыг ойлгож эхлэв. Залуу тухайн мөчөд уусан алдуурч бяцхан мэлхийний нурууг бүх мэдэр хүүгээрээ анхааралтай ажиглав. Хорон мөч өнгөрөх тусам аяндаа бүх зүйл ууршин замхарч алга болов. Эхлээд яст мэлхий, дараа нь огторгүй, эцэст нь залуу өөрөө алга болох нь тэр. Дамагт өгүүлснээр залуу хэдэн цагийн дараа ухаан ороход яст мэлхий орс сороггүй алга болсон байжээ. Энэ өдрөөс хүн төрлөختөн орчлон ертөнцийг бүх талаас нь олгох нэгэн арга хэрэгсэлтэй болжээ. Даруухан яст мэлхий нуруунд дээрээс таньсан хайрцан сүлжилдэх хэв зурлахууд нь цаг хугацааны ирэхээр хүн төрлөختнийг олж нээсэн хамгийн агуу мэдлэг буюу ийчин болж хөгжжээ гэж. За тэгэхээр нэг энтропи гэдэг үгийг л тайлбарлах гал энийг хэлээд байна тий. Тэр юу одоо генийн түлхүүр 1 яг энэ бүх орчлон ертөнцийг одоо өөртөө агуулдаг нэг үндсэн одоо 4 том код байгаа даахгүй. 1 2 63 64. Тэр нэг оршуулт өгнөлтөг гэсэн үг тий. Тийм. Тэгэхээр энэ дээр ингэж одоо энэ ийчин гэдэг чинь одоо фүшигийн олсонд одоо арга гахгүй юу. Тэгээ нь одоо бидний нөгөө нэг 3 цэвэр бие дээр ярьж хахад нөгөө алхимч төлөв байдаг штэ. Тэн дээр ингээд одоо Хермес бурхан гэж ярьсан байсан тий. Тэр чинь одоо фүшил юм байна л да. Янз бүрийн нэрээр нэрлэгддэг гэдэг. Тэгээ энд ерөөсөн нэг зүйл дээр одоо энэ голын ирэг дээр сууж исэн тэр гүн мөрөдөлтөд автсан байгаа залуу. Энэ огторгой ертөнцид энэ оршин байгаа бүх зүйл юуны төлөө бүтээгдсэн болоо гэдэг нэг тийм гүн тэ яагаад оршиж байна гэдэг нэг гүн одоо бодолд автаад бас тухайн үедээ яг одоо бид нар шиг ингээд нэг сэрэлт авцсан тий юмны учир занглаа нарийн зүү тогтлыг нь олох гээд ингээд сууж хатна одоо бяцхан яст мэлхий уснаас гарч ирээд өөрийнхөө хажууд ингээд одоо хоёрын харуулаас суусан байгаа тий.
Тэгээд ингээ өөрөө ирэхгүй одоо энэ байгаль дэлхийн бүх юм яг даалт ертөнцийн ил буусан тэг шимт хувилбар ахгүй. Тэгэхээр бидний одоо даалтыг ойлгоход бидний ил ертөнцөөс даалтын мэдээлэл ингээ авдаг штеп. Жишээ нь ингээ тухайн ойлгогдох байгаа зүйл өмнө өдөр нь ч юм уу амьдрал тохиолдоод тий. Тохиолдоод бидэрт ажиглуулад үйл явц нь явцсан байдаг. Тэгээ тэндээс ингээд ухаарсан зүйлээ дараа нь ингээ ярихад тэр нь бидний энэ даалт ертөнцийн нээлт болоод байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө даалт ертөнцийн нэг харах нь ил ертөнцөөл одоо гүн ил ертөнцөөс одоо асуулт хариулт хайх. Тэнгүүд бид нар ингээд дотоодоо ч гэсэн ингээд асуулт асуучаад тэн дээр ингээд гүн төвлөрсөн юм шүү дээ. Одоо энэ бол гүн төвлөрсөн хүн биш үү? Орчлон ертөнцийн нууцыг талих гад. Энэ хариултыг дотроодоо буюу өөрийн дотор байгаа тэр бидний дотор чинь бүх самсараа тий энэ орчлон ертөнцийн бүх мэдээлэл байгаа. Тэгвэл дэлхийг одоо энэ самсараа гэж яриад байгаа дэлхийн ой санамжинд энэ чинь материалыг ил дал нийлцэн хэсэг байна шүү дээ. Оршихуйн оргын бүх мэдээлэл байгаа хгүй. Буугаад ирсэн л байгаа тий. Яг ижил хувилбараараа. Тэгэхээр бид нар өөрийн дотроос хайгаад байгаа зүйлийг орчлон ертөнцөөс хайж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөсөө асуусан тэр гүн асуулт чинь таны ил амьдрал дээр танд гарч ирээд ойлгох болно танд. За тэгвэл энэ залуугийн асуулт ясмэлхийн нуруугаар өөрт нь хариугаа өгсөн байгаа хгүй. За тэгээд тэр залуу түүн рүү ингээд ясмэлхийн тэр нурууны дүрслөө хараад тэндээ ингээ гүн төвлөрсөн байгаа. Тэгээ байжсэн чинь одоо эхлээд өөрөө алга болоод дараа нь оршин байгаа зүйлс нь алга болоод дараа нь ясмэлхийн алга болоод тий гүн хоосны мэдэрсэн байгаа юм. Тэгээ бүр хэсэг хугацаа хэр удаан болсон бүү мэд. Тэр үед яасан бах нь шууд дотоод тэр асуултын хариугаа өөрийнх нь дотор байгаа ертөнцөөс тэрлүү ингээ гүн төвлөлийн цорин дээр орцсон биш үү тий. Тэгээд тэндээс хариулт олсон нь ичинг. Тэр энэ ном ч өөрөө ичинг, Будда, Иесус гэд энэ гурван цэвэр биеийг өөрсөндөө нээсэн тэр хүмүүсийн энэ даалт ертөнцөөс орж ирсэн тэр бүх мэдээллүүдийн дагуу гэдний гуруула нэг болоод бичигдсэн ном шүү дээ тий. За тэгэхээр одоо энэ дээр нь тэр нөгөө ичингийн суурь буюу бүх юм алхим одоо бидний ядаа 64 сүудэр дотроо сүудэр ингээ 64 код бэлэг сүудэр сэдийтэйгээ хэрхэн хувьсахыг тэр нуруунаас олж харсан байна шүү дээ. Энэ мэдээл дотроос нь нээгдсэн гэсэн үг байна тий. За тэгээд энийг ингэж залуу тухайн мөчид уусан алдуурч бяцхан мэлхийний нурууг бүх мэдрэхүүгээрээ анхааралтай ажиглав. Одоо мэдрэхүү гэхэр чинь бид тэрт ингээд 6 мэдрэхүү байдаг яриад байгаа шүү дээ. 5 нь бол хийлээ амьдралын мэдрэхүү, 6 дахь нь сүнсний мэдрэхүү. Тэгэхээр бүх мэдрэхүүгээр ихээр тэн дээр ингээд мэдэрч ойлгохын тулд ингээд ил далд 3 одоо нөгөө 2 ертөнцөө өөрхийн биед нийтгэж жагаад бүх юмар хаарсан байгаа юм. Тэгжээж энэ ил далд 2 ертөнцийг холбосон энэ амьдрал дээр бууж ирсэн тэр бүтцийг олсон юм шүү дээ тий. За ийм одоо энэ дамгны учрын дээр ахын тий. За тэгээ энэ өдрөөс хойш хүн төлөвтөн орчлон ертөнцийг бүх талаас нь ойлгох нэгэн арга хэрэгсэлтэй болсон гэж. Бүх талаас нь ойлгоно. Энэ бүр их гоё байгаад. Тэгэхээр энэ ном дээр байгаа энэ 64 аргыг та судалж тий ойлгосноор энэ орчлон ертөнц юу адгсан аргыг олох гэдэг тий. Ухааны болгоно. За тэгвэл тэр даруухан нэг ясмэлхийн нуруунд дээрээс таньсан хайлтсан зүлдэх хэв зорилгууд нь цаг хугацааны ирэхээр хүн төрөлхтнийг олж нээсэн хамгийн агуу мэдлэг болжээ гэж. За Хятадын Ичин энэ бүх цаг үеийн хамгийн агуу сүнслэг ном юм. Хятадын эзэн хааны дамагт Фушигийн хэдэн мянган жилийн тэртээ бичсэн тус ном нь амьдралын бүх цаг хугацаа үйл явцыг 2 хэмжээст код зорилгоор илэрхийлдэг.
амьдралын бүх туулал тий. Цаг хугацаа үйл явц гэдэг чинь туулал шүү дээ. За тэгвэл одоо амьдралын тууллыг хоёрхан хэмжээст код зургаар илэрхийлдэг. За ном нь эр эсвэл эм гэсэн хоёр төрлийн энгийн 6 зургаас бүтэх нийт 64 төрлийн хослолоор хүний амьдралын үйл явцуудын тайлал болдог. За эм зурлага нь болохоор зүгээр нэг урт зураас. Эр зурлага нь болохоор дундаа нэг тасархаатай үйлчлэх зураас тий. Одоо та нарын генийн түлхүүр номон дээр ингээ харах юм бол ерөнхийдөө ингээ хажууд нэг юм 6 зурлага байгаад байгаа. Хууц алган дээр жишээ нь генийн түлхүүр 1 гэхэд одоо 6 зураас зургуулаа ингээ битүү зураас байгаа байхгүй юу? Энэ нэр мөн чанарыг илэрхийлдэг тий. Эм юм. Эр яа. Эр тий. Эр мөн чанар. Хоёр нь болохоор ингээд хоёр тасархаа баганд илэрхийлсэн 6 зураас байгаа даа тий. Тий. Тэнгүүт одоо энэ нэгийн эм үргэлжилсэн 6 зураас энэ эмийн тасархаатай 6 зураас хоёрыг нийт хідэн аргаар тавтагдахгүйгээр хооронд нь сүлэлдүүлэх вэ гэдэг дундаас 64 код гарч ирсэн гэдэг байгаа юм. Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл арга бэлэг одоо энэ эр зураас гэдэг нь амьдрал өөр байхгүй юу? Одоо сүнс ингээд даалд ертөнцид тий дээд ухамсар болоо зүг оршиж байна. Ерөнхий ингээд ухамсар суурин дээр холбогдсон сүнсний ингээд амиг хүчтэй том нэгдэл байгаа шүү дээ. Эн чинь одоо дээрээс ингээд одоо амьдрал болж хүртэхүй мэдэрхүү болж бууж ирэхдээ амьдрал гэдэг зүйлийг үүсгэж байгаа байхгүй. Тэр наргуу хаос ингээд ярих юм бол энэ одоо дээд ухамсар одоо бид нар ингээд сүнсээрээ ингээд өөрхөн дотоод ухамсараараа ингээд аялаад явж байхдаа хэмжээ сахиж явсаар агаад эцэст нь яриад байгаа шүү дээ. Та одоо бүх мэддэг суурсан энэ амьдралаас олсон бүх мэдээллийг тавьж явуулсны дараа таны тэр сүнсний бүтээгч хүч буюу тэр дээд цэвэр ухамсар, тэр дээд цэвэр хайр гэдэг зүйлээр одоо энэ амьдралыг бүтээгчийн тэр ухамсарт хүрнэ. Тэгэхээр тэр бүтээгч өөрөө тэр дээд ухамсараас яг өөрийнхөө тэр тусгалаар амьдралыг доош нь бүтээгээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо эр зурлага буюу арга гэдэг нь одоо бүтээх хүч, бүтээл амьдрал өөрөө амьд зүйл оршдог тэр энэ материалын ертөнцийг хэлээд байна тийм. Тэгвэл одоо бэлэг гэж яриад байгаа шүү дээ. Тэр нь болохоор тэр одоо бүтээгчийн тэр дээд ухамсар. Юу н ухамсар оргуу хаасан. Арга нь ортой. Одоо энэ дээр ингэж штэ тий. Нэгдүгээр хексаграмм нь 6 эр зурлагаас бүтсэн багнаар дүрслэгддэг. Тус дүрслэл нь орчлон ертөнцийн бүх бүтээлч амин чанарын код. Бүх бүтээлч амин чанар. Харин 2 дугаар хексаграмм буюу 6 зураасаас бүтсэн эм зурлага нь бүх бүтээлч амийг чиглүүлэх үндсэн код гэдэг аахгүй тий. Дээр нь чиглүүлж идэг. Өөрөөр хэлбэл энэ 6 нь яг ингээд одоо генийн түлхүүр 1 бол амьдралыг тэр чигт нь агуулдаг код. Генийн түлхүүр 2 бол таны сүнсний тэр дээд бүтээч ухамсарыг агуулдаг. Энэ дэлхий дээр бууж ирдгүү. Гэхдээ дээрээс тэр бүтээгчийн эрчмээс дээрээс эдгээр бидний дотор хоёулаа байгаа шүү дээ. Зөв дээрээс идэх нь яг нөгөө яг амьдрал болж бууж ирдгүү. Гэхдээ энэ амьдралыг чиглүүлээ явж идэг ухамсарыг хэлээд байгаа байхгүй. Дээд ухамсар бидний дотор нуугдсан. Гэтэл бид тэр сэрэлт хийгээд энэ дээд ухамсараар нэг яваад байгаа шүү дээ. Тэ? За тэгэхээр энийг бас генийн түлхүүр 1 бол та нарын үндэс хүрд. Үндэс хүрд бидний амьдралыг бүтээж бүгдийг хүрсдүүлж тэ энэ амьдрал гэдэг энэ бодит ертөнцийг бүтээдэг. Бидний махан бие чи үндэс хүрднээс бүтдэг. Тэгвэл бидний махан бие генийн түлхүүр 1-ээс бүтдэг байна шүү дээ. Тэгвэл генийн түлхүүр 2 бол та нарын оройн үрд байхгүй. Тэгээ энэ хоёр хоорондоо хэрхэн сүлэлдгээс хамаарат бидний одоо энэ босод хүрдүүд бүтээгдэт байгаа. За.
Тэгэхээр одоо энэ генийн төлхөр нэг ч өөрөө гал цайрах шүү дээ тий. Гал цайрагт нэг 14-гийн 2 код байгаа. Энэ 2 кодыг уншихыг. Ус цаграг гэдэг нь бидний тэр цэвэр ухамсар дээд өгдлийг яриад байгаа. Тэр нь болохоор 2 8 гэдэг төлхөрөөр уншигддаг. За. Тэгвэл аяны түрүү ярьсан тий. За таны ДНК гэдэг шүү. Таны ДНХ-гээ ойлгон таних аялын эхэнд хамгийн агуу нууц оршино. Энэ бол хоёрдмал чанарын нууц. Чин дотор цаашлаад амьдралд эмэгтэйчүүд үргэлж тэргүүнд байдаг гэдг нь гарааны ихнээс тодорно. Та генийн түлхүүрийн нууцад гүн гүнзгий нэвтрэх тусам түүний учир аянд нэгднэ. За энэ нь л тэр нүүц хүнсний маань дээд ухамсар амьдралыг бүтээж байгаа. Тэгэхлээр ухамсар нэгт орших нь тодорхой. Түүнээс амьдрал бүтээгдэх нь ойлгомжтой гэсэн санаа байхгүй юу? Уг нь аль тийм ингээд 1 2 гэд дараалал явал нэг нь урдаа баймаар ааз тий. Гэтэл яг профайл ч гэсэн эхлэхдээ тий. Одоо энэ эхлэхдээ 2-оос эхэлдэг. Тэгээд нэг нь ардаа орж байраас илж орж ирдэг. За тэгвэл чинь генийн кодчлалын математик тусгал төдийгүй бүх 64 дүрсийг 4 үндсэн зарчманд хуваан үзэж болдог. 4 зарчим нь чин ирэмбийн эхлэл ба төгсгөлийн 1 ба 2 дахь генийн түлхүүр мөн 63 ба 64 дахь генийн түлхүүрүүд. Энэ хоёр хослол нь агуу номын оршил ба дүгнэлт хэсэгтээ агаар 1. Эдгээр 4 зарчим болсон баган дээр бүх амьдрал суурилдаг. За тэгэхээр энэ 4 баган чинь одоо нөө юу штэ? Та нарын нөө идэвхжлийн ирэм гэдээ байх штэ. Тэ? Энэ идэвхжлийн ирэм бий чинь амьдралын ажил гэд байж байгаа дээдлийн эхлэлний бүрэнхий бол генийн түлхүүр 2-ын мөн чанартай. Тэний хувьсал гэд явагдаж байгаа бүрэнхий генийн түлхүүр 1-ийн мөн чанартай. За тэр гэрэлтэлт гэдэг код байгаа цэцэргэлт гэд тэр нь генийн түлхүүр 63. За таны сүнсний зорилго хөгжил нь 64. Тэгэхээр 1 2 63 64-ийг гүн сайн ойлгоцсон байхад эдгээр одоо 4 үндсэн кодны суурин дээр энэ бүх 64 код чинь огсрогдох гэдэг байхгүй. Тэнгүүт одоо юун дээр хүртэл согрын ирэн би улаан дөрөв ааш тий. Тэрний одоо IQ нь болохоор 2, EQ нь болохоор 1. Юу н цөм зүрхний шархан 63, ариун шархан 64 байхгүй. За ерөнхий мөн чанар нь тэр ахна. За тэгвэл нэг дэх генийн түлхүүрийн нам дор давтамж нь нэг дэх сүудэр. Нэг дэх сүудрийг төгс илэрхийлэх үг нь энтропи юм. Энтропиг энгийнээр тайлбарлавал хаалттай систем доторх энергийн эмх замраагүй эсвэл оршихгүй төлөвийг хэмжих хэмжүүр. Илүү их энтропитай байх тусам ажлыг бүтээх энерги төдий чинээ дутуу байна гэсэн үг ээ. За тэгээ орчин цагийн физик, термодинамикийн хуулиуд нь энтропийн хуулийг энгийнээр харсан мэдлэг ойлголтод суурилсан байдаг. Бидний оюун санаагаар харахад орчлон ертөнц эмх цэгцээс эмх замраагүй байдал руу нэг чиглэлд оршдог. Энэхүү нэгдэх сүудэр нь нийт соёл иргэншлийг хөгжлөөр бүтээж халгалсан мэт бүх дэлхийг доод татамжинд оршоодог. Бид энтропиг яаж чадахгүй гэж оюун санаа минь бидэнд шивнэдэг. Чухамдаа л энэ бидний гол асуудал. Хүн төрлөختөн өөрсдийн хүлээн зөвшөөрдөггүй энтропиг хүний мэдрэмж рүү буулгавал мэдрэмжээ алдаж уй гунигт атгахтай адилхаж болно. Энтропи нь хайрын эсрэг төлөвөө гэж. За одоо бидний энтропи гэдэг үгийг бүр маш сайн ойлгох хэрэгтэй юм тий. Энэ болохоор одоо
сүнс маань ингээд цэвэр ухамсар хэлбэрээр оршиж явахдаа бүтээгч чанарыг эзэмшиж идэг гэж. Оргоо осны төлөвийг тий. За тэгээ тэндээс ортог бүтээхийн тулд цаг хугацаа орон зай гэдэг ийм одоо хуулийг бүтээхийн тулд энэ хайр гэдэг эрчмээр энэ амь амьдралыг ингээ хооронд нь одоо сүлэлдүүлж амь оруулдаг. Тэгэхээр хайр гэдэг чинь бидний өөрсдийн зүрх сэтгэл шүү дээ тий. Гэтэл бид хайрыг мэдэрч иж хүн амьдардаг. Хайрыг мэдрэхгүй болохоор хүн одоо маш их айцтай одоо бүтээх чадвар чадамж муутай тий. Хайр байгаа үед хүн ингээд итгэлээр дүүрээд, гэрлэлээр дүүрээд хүний амийн эрчим гэдэг зүйл чинь асар их хүчтэй гараад зүрх сэтгэл чинь нэгдэнгүүт таны сүнсний дотор байгаа тэр ингээд нэг бүтээх хүч буюу ухамсар тий цаг хугацаа орон зайд өөрийн чаддаг бүхнээ таны одоо зүрхэн дотроос амин эрчим гэдэг тэр урсгал буюу энэ энтропиогоор дамжуулаад тэр амин урсгал тий танаас юм одоо яг бид нар ингээд таны сэтгэл зүрх хайрыг чарыг хардаг үлээ. Харагдахгүй шүү дээ тий. Тэгэхээр яг юм энтропи шиг. Тэгээ энийг одоо ингэж тайлбарлаад байгаа байхгүй. Хаалттай систем доторх ямар ч одоо нөлөөлөл байхгүй тий. Одоо зөв нэг өрөө байлаа гэж бодоход хаалга нь хаалттай, цонхнууд нь хаалттай. Тэгээ тэндээс ингээ гаднаас ямар ч юм орж ирэх нөлөөлөхгүй. Агаарч орж ирэхгүй гэж төсөлч тий. За тийм одоо нөхцөлд эсвэл оршихгүй төлөвийг хэмжих хэмжүүр. Энергийн тийм одоо хаалттай систем доторх энергийн эмх замрааг эсвэл оршихгүй төлөвийг хэмжих нэгжүүр. Хэмжих хэмжүүр. Илүү их энтропитай байх тусам ажлыг бүтээх энерги төдий чиний дутуу байна гэсэн үг. За тэгэхээр бид ингээд зүрх сэтгэл ингээ хаагдчихаар тэн дотор тий хаалттай систем үсээд бидний нөгөө энтропи гэдэг юм чинь тэнд яг бодит болж хаагдахгүйгээр тий бүтээл болж гарахгүйгээр тий тийм ингээд байгаад байгаа байхгүй. Эмх цэгцгүй байдлаар. Эмх цэгц гэдэг юм чинь ингээд цэгцэн доод ирэхээр энэ материалын ертөнцийн бүтээд бидний ингээд бүх юмыг тодорхой хардаг, мэдэрдэг энэ төлөв болчиход байгаа байхгүй. За тэгээд тэрийг одоо зүрх сэтгэлээ нээх замаар л гаргана. Тэр ингээ хайр дөрөн хүмүүсээс бүтээл гараад идэх нь ийм учиртай хань ч тийм. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ нэгийн сүдэр буюу бидний зүрх сэтгэл хаалттай байдалд байхад бидрээр дамжаад энэ одоо соёл иргэншлийг хүнчлэр бүтээж хаалгалсан юм шиг дэлхийг доод татамжинд нь хошоодог гэж байгаа юм. Тэгвэл бидний одоо энэ бүтээгдсэн байгаа энэ бүтээл гэж хэлээд байгаа энэ хот суур тий энэ дэлхийн бүх бүтээлүүд чинь бидний одоо сүүлэр төвшөнд үүссэн л бүтээлүүд ахна шүү дээ. Тийм учраас одоо нөө дэлхийд ийм юуг одоо эко биш тий. Дэлхийг улам ингээ ухаад эвдээд сүнөөгөөд тэг хайр сэргүү хандж штэ. Шунал сортой ханд чинь тийм. Одоо эмх замраагүй байдал дотор оршоод тахаар угаасаа нэг бүх юм төлөвлөлтгүй л яваад байна л та тий. Одоо ингээд хотод ингээд ямар ч төлөвлөлт авахгүй тий. Юм хийцэн. Тийм. Тэгж дараа нь хийцнийхаа дараагаар машины зогсоолыг яах вэ? Ногоон байгууламж яах, хүүхдийн тоглоом яах, сургууль цэцэрлэг яах вэ гэдэг шиг л байгаад байгаа хгүй юм чи тий. Нэг тий зөв хотод дотор ингээд нэг газар олж ивэл нэг юм барьцдаг тий. Чи шунал байгаа зү тий. Тэрээ ингээд шунал биш хайр суртай хот байх юм бол байсан болгоно байхгүй гэжсээр нь бодох нь шүү дээ тий. Энд амьдарч байгаа юм чинь энд амьдарч байгаа хүмүүсийн бүх одоо нөхцөл болцоог нь хангах юмнууд нь ийм зүйл тогтолтой гэдэг чинь нөгөө эмх замраагүй байна гэдгийг л энтропи гэдэг шүү дээ. Хэрэг эмх замраагүй мэдрэмж дотор нь тий чиний тэр бүтээлч өөрөө эмх замраагүйгээр л гарах гэдэг тий. За тэгвэл бид энэ энтропиг яаж чадахгүй гэж оюун санаа минь бидэнд шивнэдэг. Чухамдаа л энэ бидний гол асуудал. Хүн төрөлхтөн өөрсдийгөө хүлээн зөвшөөрдөггүй. Энтропиг хүний мэдрэмж рүү буулгавал мэдрэмжээ алдаж, уй гонигт автахтай адилхаж болно. Энтропийн хайр эсрэг төлөв юм. За. Мэдээж тэгэл бүх юм замраагүй ямар ч одоо нөгөө
тарих бол те энэ их бүх замбрааг өмиг замбраатай олох гэж хичээж штэ. Гэвч энд одоо хүчин чадал нь тэгээ өөрсөөс нь одоо тарихаар нэг хүчин чадлаас нь үл хамаарах их эмэг цэгцгүй байдлууд энэ дэлхийгээр дүүрнэл байна штэ тий. За тэгээд хүн ч гэсэн дотроо ингэ зүрх сэтгэл нь хаагдаад бүтээгч хүчин хаагдаад амийн эрчим нь урсгаа болоод эхлэхээр одоо ийм гуниг тавтамхай тий мэдрэмжийн алдна гэж шин. Гэтэл энэ энтропи буюу эн чинь ингэ чөлөөтэй урсаад энэ нь ухамсартай холбогдоод ингэ эмэг цэгцтэй бүтээл болж гарч явах та. Одоо энэ бүхэн чинь ингэ хүний бүх мэдрэмжийг улам өгдөөгөөд мэдэрхүү болж гарч тэг хүний ингэ бүх ингэ хийж бүтээгчийн эрчмүүд нь сэргэж идэг байгаа даа. Тэгэхээр одоо жишээ нь үндэс хурд гэдэг бол агуу бүтээгчийн одоо бүх зүйлийг за тэгээд тэр ингээ хайр суртаа гарах юм бол бүх амь амьдралыг тэр хайрын эрчим буюу жинхэнэ амьд байлгадаг амьдруулдаг тий амьдрсан шиг амьдрдаг тэр диваажин мэд. Тэгээд тэр хүмүүсийн дотроос бүх бүтээл уран чадвар нь зүгээр л гарч идэг. Юу бодож сэтгэн тэр нэгэд амь амьдралд нь биелж идэг тийм бүтээлийн өндөр чадрын дэмждэг. Эцэг хүн чанар аваад байхгүй. Тэгээ чи эцэг хүн юу яадаг вүлээ? Өөр хүүхдээ одоо 5 тухтай өсгөж хүмүүжүүлэхийн тулд тэн дотор байх тэр хүүхдүүдийн бүтээх чадамжийн дэмжижтэй одоо гарын ганцхан хөлийн дөрөнд хүрэхтэй тэр энэ хүн шиг хүн болоход нүмер нөөлөг тэр амийн ингээд итгэдэг үстэй. Тийм одоо хайрыг өгдөг хурд чинь одоо энэ нэг бахна шүү дээ. Нэгдүгээр хурд. Түүний гол үндсэн эрчим бол генийн дэлгүүрт нэг бахна. За хоёр төлгөөр амь амьдралд оршин тогтнох боломжгүй гэсэн хоёрдмол мөн чанарыг эхний хоёр генийн түлхүүр бидэнд заадаг. Генийн түлхүүрийн амин зүрх болсон нэгдмэл ухамсарын спектрч нэг талд нь сүүдэр, эсрэг талд нь сэдий орших хоёр туйлд чанар дээр тулгуурладаг. Энэ хоёр туйл нь харилцан биесээ төрүүлдэг. Нэгдэх генийн түлхүүр нь бүтээлч байдлыг илэрхийлдэг ба энтропийн бүтээлч байдлын цагаан цаасны хувьд хар нүүдэн болдог. Нэгдэх сүүдэрт бүтээлч байдлын өөрийн болгох нууц оршдог. Генийн түлхүүр тус бүрт агуулгадах 64 түлхүүрийн нуугдмал энергийг хүлээн зөвшөөрч өөрийн болгосноор бид сая генийн түлхүүрийн нууцыг тайлна. Энэхүү хоёрдмал туйлын мөн чанарыг эхний хоёр генийн түлхүүрээс ойлгож авснаар та удаа хаялалд бэлэн болно гэж. За тэгэхээр генийн түлхүүр нэгийн бол гал эрчим амь амьдралыг бүтээгчтэй амьдрал өөрөө. Тэгвэл генийн түлхүүр хоёр ч өөрөө сүнсний дээд ухамсар ус эрчим. Энэ хоёр өөрөө л эсрэг туйлууд байгаа зү. За тэгээд одоо бүх түлхүүр дотроо сүүдрээсээ сэдий хүртлээ дээшээ босоо туйл байна тийм үү? За тэгвэл одоо сүүдрийн амьдрал нь хүнлэн тийшээ одоо бидний амьдрал бүтээгдэж явж байна. Тэгээд тарих гэдэг бол бүгд одоо хүн төрлөختөн энэ дэлхий дээр чинь амь амьдрал гэдэг зүйлийг яг ингэ бүтээх хүчээр бүтээхийн тулд хүний тарих гэдэг зүйлийг хүчтэй хөгжүүлнэ шүү дээ сая тий. Тэр тарих бол үргэлж хоёр туйланд сэтгэнэ. Тэр энд ингээд хоёр туйлж ертөнц юм аа. Тэгвэл энэ энтропи гэж нэрлэдэг байгаа энэ одоо генийн түлхүүрийн нэг чинь өөрөө тэр цагаан загасны чинь хар нүдэн гэдэг шин. Цагаан загас нь сүнсэн тахгүй юу? Тэ? Энэ юу болоход түүний амьдралд бүтээл болгож гаргах хүч нь амин урсгал нь. Одоо нөгөө сүдний болгонд цаанаа нөгөө бэлэг сэдийн агуулгачдаг гэдэг санаа чинь буюугүй орж ирж штэ. Энэ сүдэр одоо тэр загасны яг сүнсээ тэр ганцхан шиг цэгээрээ нөгөөсөө 100-ийн 1% тэр нүд эзэлж байгаа ч гэсэн те. Тэнд тэрний амин мөн чанар нь оршоод штэ сүдэр нь те. Тийм штэ. Тэгэхээр сүдэр болгон амин эрчим хуурцсан амин эрчимүүд байхгүй. Тэ? За тэгвэл таны амьдрал дах энтропийн утга учир нь юу бэлээ?
А энэ дээр нь айгүй гоё юм яж чинь тий. Та 64 сүүдрийн нуугдмал энергийг нь хүлээн зөвшөөрч өөрийн болгосноор бид сая генийн түлхүүрийн нууцыг тайлж бүтээгч хүчмийг эзэмших болно. Тэгээ сүүдээс цогтойгоо штэ. Яаж энэ сүүдрүүд үүсээд байна? Сүүдэр материалын ертөнц бүтээх хүч байгаа ч тий. Энэ бүх хүчний л ерөөсөө амин сүнсэн юм байна шүү гэдгийг л хүлээн зөвшөөрөх нь шүү дээ. Энд чинь сүнс өөрөө яаж бидний тархинд хувирч бууж орж иж байна. Тий. Сүнсийг хэрхэн тархиараа хөрвүүлэн гаргаж энэ амьдралд түүний одоо энэ өндөр бүтээгч хүчийг үр бүтээл болгож гарах вэ? Тэгэхэд энэ тархиал ашиглана гэж. Тий. Энэ санааг бас илэрхийлээ. Тэгэхээр 64 сүүдэр бол би зүгээр тархиа хэрхэн ажилтгийг л ойлгох ухаан юм байна тий. За тэгвэл таны амьдрал дахь энтропийн утга учир юу вэ? Сая хэлсэнчлэн энтропи нь хүний биед мэдрэмжээ алдсан төлөвөөр илчлэгдэх төдийгүй энэ төлөв хүртгийн хувьд үржил шимтэй хүрсэн болдог. Юун түрүүнд энэ химийн төлөв, хоёрдугаарт энэ нь генет ирэх ба хурдан хүлээн авч элбэх төдийд өнгөрөн оддог. Энтропи ба бүтээлч байдал хоёр бол бидний аж төрдөг орчлон ертөнцид хөрвөх мөнхийн бүжиг юм. Оршин буй бүхнийг энтропи ба бүтээлч байдалтай хоёр бол бидний аж төрдөг орчлон ертөнцид хөрвөх мөнхийн бүжиг юм. Сүнсний маань тий. Тэгэхээр оршин буй бүхнийг бүтээж эсвэл сүнөх хүчтэй энэ бүжгийн тухай олон туйл домод гардгийныг нь Хинду бурхан Шива эзний бүжиг төр юм а гэж. Одоо ингээ нөгөө дээдс бууж ирээд өөрөө нөгөө бүтээгч одоо өмнөх одоо бидний энэ хүн төрлөختнийг бүтээсэн бүтээгч бууж ирж ирээд тэгээд яг энэ хүн төрлөختнийг би нэг л алдаатай бүтээсэн юм аа гэд ярьсан шүү дээ. Тэгсэн тэр нь болохоор сонголт байсан тий. Хүн ямар нэг юм сонгохороо тэр дунд сонголтын дундаа ингээд хоёр туйл тавьчихдаг. Тэгэнгүүт одоо энэ жишээлбэл нэгийн сүүдэр болвол одоо энэ нэгийн тэр бүтээгч том хүчнийх нь маш гоё тийм үржил шимтэй хөрсөн юм а гэж. Тэг нэгийн тэр сүүдрийн хөрс байхгүйсэн бол нэгийн хүч хязгаарч байхгүй. Тэн дээр үржил шимээр оршин тогтнож үүсэхгүй байгаа нь шүү дээ тий. Тэрэн шиг одоо энэ тэр хүн төрлөختний 1% алдаатай бүтээсэн. Одоо тэр хоёр сонголттой болгочихсон. Тэр нь дараагийн шинэрний үүсэх хүнс болж байгаа байхгүй тий. Тий яг үнэ. Тэр алдаан дээр түүнийг засах замаар шин нэрэн бүтээгдэн. Тэгэхээр заавалчгүй 1% байх хэрэгтэй. 1% энэ одоо загсны биен дээр ч гэсэн 1% хар дээр нь цагаан дээр нь хар 1% толб байж идэг шиг тэрийг байхгүйгээр тэр чинь бүгдийн төгс бүтээж юм бол тэр чигтээ алт болж байгаа байхгүй баг. Тийм төгс бүтээжвэл тэнд хувирал хөгжил байхгүй болчихгоо тий. Тэгэхээр одоо ингээд генийн төлхөөр одоо нэгийн сүүдрийн тухайн дээр аягүй гоо онцолж орж ирж штэ тий. Энтропи таны амьдралд ямар утга учиртай юм бэ? Та өөрийн дотор байгаа тэр зүрх сэтгэлээ хаагаад дотроо тэр эмх замбраагүй төлөв мэдрээд эхлэхээр таны бүтээлч чинь гарахгүй учраас та уналтанд орно. Таны амийн эрчим уурсахгүй байна. Таны сайн амьдрал гарахгүй байна. Танд ямар ч бүтээх хүчгүй болоод та нэг үлбийсэн сул дараа биеж таахгүй эрчимтэй тий. Биеийнхээ одоо энэ биеинд амийн эрчим дуусгаад сая өхөл ярддаг байхгүй юу? Одоо бидний ингээд нөгөө наслах насны тоо гэдэг юм чинь генийн дэлгүүр түвчээр тэг хүн төрөхөд цаанаасаа нэг эрчимтэй төрдөг амийн эрчимтэй. Энэ амийн эрчмээ хэрхэн хадгалж амьдрахаас хамаарат тэр хүний 8 амьдралд зохицуулагдана. Амийн эрчмийн дагуу тий өөрийн одоо зүрх сэтгэлээ хайраар дүргээд яг өөрийн дотроос орж ирэх тэр өгдлүүдийн дагуу юу хийхийг чин сэтгэлээсээ зүрх сэтгэлийн угнаас өгсөд байгаа. Тэрийгэ хийгээ явж хахад таны амийн эрчим эзэж багтахгүй. Учир нь сүнс танаар дамжуулаад тий өөрийнхөө амийн эрчмийг тань руу юулж байгаа учраас та ядарахгүй, хөгшөрөхгүй, өвчлөхгүй, завхгүйгээр энэ 8 амьдралд тэр өөрийн чи эрчмээ одоо маш бага зарцуулаад яг хідэн нас хүрэх тэндээ очиж өгнө. Тэгхгүйгээр энэ байхгүй болцоо гэд тий энэ амийн эрчим хүсэл мөрөөдлөө хаачаад
зүрх сэтгэлээ хаачгалдаа тий. Тэгээд энэ дотор байгаа энэ махан биеинд өгсөн амин эрчмийг бараад идэж ухаал хүнсээр тэрийг нөхөөд ажил. Тэгсэн ч гэсэн та өөрийн амин эрчмээ одоо хүсгүй зүйлс бойс хүнснийхээ өгдлийн дагуу бус тий айцсандаа зарцуулж одоо амьдраад ах юм бол та хөгшрөн, ядарна, өвчлөн тэгээд цагаас өмнө үхэн. Одоо энэ 40 гений төлөвлөлтийн тухай нарийн баг шүү дээ тий. Тэгвэл одоо энэ дээр энэ амин эрчмийг яаж мэдэрч бүтээх вэ гэдэг талаар хэлж өгөх гээд байгаа байхгүй. Тэгвэл энэ дээр яагаад энтропи буюу энэ сүүдэр байгаад байгаа юм? Яагаад заавал хүний амин эрчим ингээд эцсийн зэгтээ тулаад юу ч хийж чадахгүй хаагдаад нэг юм одоо дотор байгаа амин эрчим хаагдангууд нэг бүх юм ингээд эмх замраагүй байдал дотор бол мэдэрдэж эхэлнэ ш. Тэг ингээд ухамсараар ингээд хэлбэрт ороод бүтээл болоод урсаа гарч исэн эрчим хаагдахаар тийм ухамсар цаана ингээд хаагдчихж байгаа байхгүй. Буюу таны сүнсний ухамсар энэ хэмжээст хийх ажил нь тусчжээ. Хааж байгаа юм. Таныг одоо өөхөх цагчин болсон энэ хэмжээсээ ухамсар дотор ашиглаад амьдрсан амьдрал чинь. Тэгээд үхэл төрөл явагддаг байхгүй. Тэгээд төрөнгөт дараагийн хэмжээсийн дүрчин танд ороод ирнэ. Ухамсар нь ороод ирнэ. Тэгээд мэдрэмжээ нөгөө өмнөх мэдрэмжээ тавьж авах замаар дараагийн хэмжээсийн шинэ мэдрэмж аваад эхлэхээр тэнд таны дараагийн дүр бүтээгдээд та энэ дэлхийд дараагийн одоо хэмжээсээ ажиллаа хийгээд амьдрах боломжтой болж байна. Тэр үед нь нөгөө зүрх сэтгэлийг нь сүнс нь хайр дүрэн бол цаанаас нь нээгээд тэгээд дараагийн ухамсар орж ирсэн учраас тэр ухамсарын дагуу амин эрчим чинь эмх замраанд орж бүтээл болж гараад байгаа юм. Тэгэхээр ухамсар энэ одоо амин эрчмийг цэгцэнд оруулах хүчин ахна ш. Тэгэхээр та өндөр хэмжээсийн ухамсарт одоо та хэд мань хүрсэн маань штэ. Эндээ итэг те. Эндээ итгээд тэр хийж бүтээх хүчийг нь өөр дотроо хүлээн зөвшөөр. Тэгвэл таны тэр хүрсэн ухамсар таниар дамжаад бүтээл болж гарна. Цэгцэндээ ороод энэ үед та харин саяын амьдралд бүтээсэн бүтээлтэй хийсэн үйлцэн үр дүнтэй тэгээд тэрүүгээрээ та үнэлэгдэж үнцнээ мэдэж амьдрна. За ийм санааг одоо энэ дээр ингээд илэрхийлээд байгаа юм. Тэгвэл энийг үхэл төрөл гэдэг энэ мэдрэмж хормын дотор элбэг төдий түрээд ирдэг. За энэ дэлхий дээр бүтээсэн тэр их бүтээлээ устгаж чаддаг хүч юм. Ийм энтропи эренгүүд эмх замраг болоо устдчихдаг. Тэгвэл энэ дэлхий дээр чинь ингээд айгүй том эренгүүд зөндөө байсан. Тэдний эрен үе бүтээх чадварч дуусаад устдаад дараагийн эрен үе эхэлсэн байна тийм. Энэ дэлхий дээр мөнхийн юм гэж юусаа байдгүй. Бүх юм ингээд дээд зэгтээ хүрээд үүлээ дүүргээд дараагийн хэмжээс одоо хөгжил дэвшил хусалд ордог учраас тэр бүх юм нуран унжиж тэр суурин дээр нь дараагийнх нь босч ирдэг байна шүү дээ. За тэгэхээр хүн төрлөختний хэдэн мянган онол таамаглалын аль нь ч яагаад бид зарим өндөр баяр хөөртэй заримд нь дүнсгэр гунигтай байдгийг тайлбарлаж чаддаггүй. Нөгөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж байна тийм. Гадаад орчин дахь цаг уурын нэгэн адил хүн бүрт өөрийн гэсэн дотоод уурын амьсгал бий. Энэхүү дотоод цаг уурыг урьдчилан таамаглахын аргагүйгээс олон хүмүүс зүтгэрдэг. Бүтээл таны дотор хөдлөхөд танд баяр хөөр мэдрэгдэнэ. Харин таны дотор энтропи мэдрэгдэхэд та баяр хөөрөө алддаг. Хүний дотор өрнөх энэхүү энергийн харилцан үйлчлэлээс болж бид үргэлж гунигт дүнсгэр байдлаас зогтаан баяр хөрлөв тэмүүлж байдаг. Энэ бол таны мөн чанарын хамгийн том сул тал төдийгүй энтропийн жинхэнэ энергийг гуйлахад сэтгцийн хямрал болж хувирдгаа гэж. За энэ дээр бид нар ямар үед баяр хөөртэй байдаг вэ? Бид нар ингээд сэтгэл хөдлөл ингээ элбэг төдөд өөрчлөгдөд байдаг шүү дээ. Бүтээлч байх дээр хамгийн бүтээлчтэй тавьсан байгаа үед цаанаасаа баяр хөөртэй байгаа юм шүү дээ. Тийм ээ тий. Гэтэл дотор нь энтропи оршоод ирэнгүүт л хүн гоныг татчихдаг байна тий. Тийм. Гэтэ энэ энтропи гэдэг чинь нөгөө түрүү ярьсан шүү дээ. Заавал нөгөө нэг байх хэвээр тэгжээж дараагийн одоо бүтээлч төр том хүчний суурь нь болж байгаа гэдэг шүү дээ. Хөрс нь болж байгаа гэдэг. Тэнгүүд энэ дэр
энтропийн яг жинхэнэ энергийг гуйвуулахлаар одоо нөгөө жинхэнэ хүчлэл гэдэг юм орж ирж штэ энэ дээр баяр хөөрөг хүчээр бий болох гэж оролдож ирж штэ нэг байгалийн процесс ингээд нэг уналтанд ороод өргөдөөд ингээд явж байгаа чамын дагуу тэр уналтанд орж байгаа үедээ энэ баяр хөөрөгтөөр очих тэр нөгөө түлхцээ энэ дээр хийж идэг байгаа байхгүй энэ уналтанд орж иж одоо шилбэл би гэдэг за өнөөдөр станыг ингээд замбрааг байгаа гэр орно нэг сайхан цэгцэлчээ гэд гэтээ энэ дээр яа зэслүүгээд ба уналтанд орж штэ тэн дээр нэг түлхэх хүч аваад үгүй би чаднаа ямар ч байсан ингэж амьдрахгүй шүү гэд тэрийг ингээ нэг цэцэлэх гэж тэрний одоо миний тэр бүтээл гарах ирч хүчийг тэр уналт чинь ингэж түлхэж орж ирж өгч байгаа зү. Тэгтэл тэрнээс ингээд хиймлэр энэ бүтээх хүчийг гаргах гэж байр хөөртэй болох гэж хий оролдоход энэ нөгөө жинхэнэ энтропигийн зүй тогтлыг алдагдуулаад худалгаагаасаа энд сэтгэл хямрал үүсгэждэг гэдэг байхгүй тий. Одоо энэ чи юм байхгүй юу? Энэ энтропи за одоо энэ генийн төлхөөр нэг өөрөө бидний сэтгэл хөдлөлийн дотоод уур амьсгалыг бүтээдэг. Тэнгүүд одоо энтропи орж ирэхэд энийг хүлээн зөвшөөрөх. Тэгвэл та зөв явна тий. За тэгвэл одоо гэр орон чинь имэх зэгцэхгүй та тэрийг хараад имэхлэхийг ч хүсэхгүй байвал түнд ягдаг. Танд энтропи ирсэн байна. А гэтэл хүмүүс энэ дээр тий тэрийг хүлээн зөвшөөрөл за би нэг жоохон амрах хэрэгтэй юм байна. Цаанаас миний амийн эрчим хаагдчихээн. Надад ямар ч хийх үйлдэх хүсэл алга. Би зүгээр л өөрийгөө хэвтүүлээ амраа тий. Энд одоо сүнсний нүхэн сэргээл сүнс дараагийн одоо бүтээх ажлаа хийхин тулд тий ухамсар ахих гэдэг байна. Тэгвэл та хүчилж хөдлөх хэрэггүй байхгүй. Зөв өхвөл амраа шилжилтээ өгөх гэдэг. Шилжилтээ. За энэ үед те энийг одоо генийн төлхөөрнийг бидэд итгэлээр орж ирдэг байхгүй. Баяр хөөртэй хүн үед хүн итгэл дүүрэн байдаг үстэй. Уугууны тохиолдсон юм шиг тийм одоо ургуур сул дорой бүх юм нурж унж байгаа мэдрэмж авч байгаад бид нар итгэлийн хүч маань зүгээр л унжидаг. Бүтээх хүч штэ итгэл чинь те. Тэгэхээр амьдралдаа та итгэл алдсан үед тохиолдох юм бол зүгээр унаарай. Цаанаасаа жамын дагуу явагдчихэдэ шүү. Тэгэл одоо түүний хүлээн зөвшөөрөд авчих. Дараагийн итгэл дүүрэн цаг үе чи ирэхийн өмнөх үе шат гэсэн үг. За энэ үед одоо хэвтэж чадахгүй босоол те кофегоо уугаал хүчлээл би өстой энэ гэр оныг те эмгцэгцтэй байлгах хэвээр өөр хүүхэд маань энэ болгонд одоо амьдарч байгаа шүү дээ гэл те би өстой сайн үлгэр дуурайл үзүүлэх хэвээр гэл автоматар зүгээр уурандаа ингээл баг тэг өвчин намдах юм уу сэргээшээ ингэж хэрэгжилж байгаа л тэгэл станаар галзуу юм шиг гэрээ цэвэрлж болно. Гэтэ та энэ сүнснийхаа одоо үгтлийн дагуу явахгүй байгаа учраас таны тарих оюун ухаан л ажиллаж байгаа юм дээр байхгүй. Тэг энэ байдлаа хүүхдүүдэд заагаад өгч. Хүүхдүүд чинь тань шиг робот шиг болчихно. Тэ толгой зөнгөө сонсч чадах байл. Тэгвэл яг энэ жоохон үнэлтийг л хүлээн зөвшөөрөхөд энэ маш хурдан явдаг байхгүй. Тэгээд дараа юу сайхан бий чи унтсан байсан чинь те энийг хүлээн зөвшөөрөл шин төлөө хүлээн авахд шинээр төрийг л команд өгөхөд шинжлэгдээ гэл хүсэхэд бүр те 5 минутын өмнөх тэр үхэл шууд ингээл баг галт цог эрчим минээр бүтээх хүч та бүр сэргээл бүх хийх юм жаараад ирдэг байхгүй. Энэ төрөө нөгөө нэг та энэ нэгийн мөн чанарыг гүнзгий ойлгох юм бол 64 гексаграммын хүчрийг олно гэсэн шүү дээ тийм. Тэр чинь ер нь бол ийм байгаад байгаа одоо саний тэр уналт гээд нэрлээд байгаа энтропи чинь үүнд бас өдр байгаа байхгүй. Тийм. Тэгээд таны бүтээгч хүч чинь CD түвшин байгаад байна тийм. Тэгээд та сүүдрээ хизээж хүлээн зөвшөөрөхгүйгээр хизээж CD түвшин рүү гахгүй үстэй тийм. Тийш. Тэгэхээр энэ доотлын уналтаа хүлээн зөвшөөр, сүүдрээ хүлээн зөвшөөр, сүүдрээ хайрл, сүүдрээ өөрөөр нь байлгаж байгаа. Тэрийгээ сайхан аясаар нь хүлээн зөвшөөрөөд тэгжээд л тань аяанд бэлэг гэдэг юм чинь нэгдээд байна. Цаашаа CD түвшин чинь нэгдээд байна. Тий, энтропи бүтээлч болгож хувирах чинь угаасаа. Одоо энэ бүх 64 дээр чинь тий сүүдэр болгон CD байгаад байгаа шүү дээ. Одоо сүүдрээ хүлээн зөвшөөрөө гэдэг байгаа чинь зүгээр л тэрний цаадах тий бүтээгч чимэл гагаж ирэхин тулд тэрийг хайр дүрэн хүлээн зөвшөөрлөө. Энэ бүхэн байж ижил тэр нөгөө тулдан дээр CD чинь тэр бэлэг чинь байж шүү дээ. Тий? Тэгэхээр одоо айц тий энэ одоо тархины чинь энэ одоо ажилуулж байгаа бүх системийг хүлээн зөвшөөр.
та тархин дээрээ байгаагаа ч хүлээн зөвшөөр. Та үнэхээр одоо энэ дотоод ертөнцийн агуу мөн чанарынхаа өвчөөхөн дүр дээр өөрийгөө төгссөн байгаагаа хүлээн зөвшөөр. Бүгдийг хүлээн зөвшөөр. Тийм. Тэгвэл таны дээр чадамжууд ороод ирэх гэдэг шүү дээ. Энэ нэгin өвхөл төрөл шиг тийм. Ийм амархан. Хүлээн зөвшөөрнө гэдэг чинь яг ингээд утгыг ойлгоод гүн авчвал их амархан зүйл байхгүй юу? Гэтэл хүмүүс яагаад энийг хүлээж чадахгүй гэдэг нь тархины хүчлэл айдсаасаа болоод Сүдрээ үзээ удаал, сүдэр би ийм байж болох юм. Ямар муухай юм бэ? Би өстэй ийм муухай юм уу гэд ингээд бодцохоор чинь нөгөө та үржил шимтэй хөрс энтропи дээр чинь нөгөө бүтээлч урах гэдэг нөгөө үржил шимтэй хөрсөө үзээ ядаад хар чинь яаж тэр бэлэг сэдий гэдэг юм ирэх юм бэ тий? Тийм. За тэгээ энэ дээр ингэж байгаа байхгүй юу? Тэгээ та ингээд энтропи танд ирснийг гуйлахад сэтгцийн эмрэл болж үлднэ. Одоо хүлэн зөвшөөрөд ингээд шилжчихгүй тий. Өвчлээд ингээд идэвхтэй байгаад хахаар дахиад энтропи чинь танд ойрхон ирэх байхгүй юу? Яг түлээ шилжихээс үнс чинь танд энтропи өгөөд нь шүү дээ. Уналт. Одоо уналт гэж яриа тий. Энийг. Тэгэхээр ахаал хүчил босч ирээл ровчиг байгаад хахаар дахиад л чи хүрээд байна. Өөрөөр хэлбэл хүлэн зөвшөөрөх систем чинь танд ирсээр л ах болно. Тэгвэл та сүдрээ хүлэн зөвшөөрөхгүй яваад танд байнга ирнэ. Хүлэн зөвшөөрсний дараа тэр нэгтгэх гээд байгаа ч гэсэн. Тэгэхээр одоо нөгөө сэтгцийн хямрал байнга нэг юм байдлыг ингээд дахин мэдрээд байна гэдэг чинь өөрөө тий байнга унталтанд байна гэдэг чинь өөрөө хямрал болчихж байгаа байхгүй. Тэгээ сэтгцэнд үргэлж ингээ өдөөлт өгдөг юм зовлон болж хавраад шүү дээ. За. Таны амьдралд ууг унаг дүнсгэр байдалд нэмэгдэхэд нэгдэх сүдэр гарч ирдэг. Хүний бид энэ химийн процесс явагдах үед та түүнийг ойлгох, учир шалтгааныг нь олох, эсвэл ямар нэгэн байдлаар засах гэж үзвэл байгалийн процесс тасалдчихна. Нэгдэх сүдэр нь хүнийг сэтгэл готролд оруулах химийн урлыг эхлүүлдэг тул энэ төлөвийг оюун санаагаараа эсэргүүцэх гэж оролдвол бие дотор сэтгэл готрол болж хувирах аюултай. Бид өөрсдийн генийн бүтэц доторх аль нэг сүдрийн давтамжаа эсэргүүцнээс үүдэн сэтгэл готрлын түвшинд хүрдэг. Зарим хүмүүс бусадтай харьцуулахад илүү амархан гуниж гутардаг байх нь тухайн хүний генийн онцлог шин чанараас үүдэлтэй. Хүн ер нь бүтээлж байх тусам энэ төрлийн дүнсгэр уйтгар гунигтай химийн уралд илүү автах нь түгээмэл. За тэгэхээр ингэ нөгөө бүтээгч байдлаа ашиглаад сурцсан тий. Энийхэн мөн чанарыг ойлгоцсон хүмүүс маш их өвхөл төрөл явагдана. Яг тэгвэл тэр чинь тухайн хэмжээсэн бүх юм бүтээчлээ. Дараагийнх нь аав нь ашиггүй хөвчлээ. Шинэ хэмжээс орж ирж байна. Тэ шинийг бүтээх чадамж нэгдэж байна. Гэтэл тэр чинь энийг бүр ингээ баяр хүртэөр хүлээвээ сурцсан байдаг. Тэгээ энэ уналт гэдэг зүйлд унахаа болцсон. Түүний ингээ гоё тосож авдаг болсон байдаг байна. Одоо энэ нөгөө хамгийн готрон хүний дотор хамгийн үнэт зүйл нь хамгийн одоо өөдрөг үзэл оршиж идэг. Хамгийн их шуналтай хүний дотор хамгийн өгөөмөр оршиж идэг. Хамгийн их хүчирхийлэгч хүний дотор хамгийн нэмжин сэтгэл оршиж идэг гэдэг шиг хамгийн бүтээлч хүний дотор хамгийн их энтропи явагдах нь шүү дээ. Ер нь л тийм мөнхийн яваатай тийм. Хамгийн байнга л байсыг л нөгөө төрхөнөг татцсан тийм. Нэг ийм л тэнцэлгээд нөгөө явах нь шүү дээ. За тэгвэл энтропи төлөв нь вакуум орчинтой адил. Систем өөрийгөө цэнэглэж байгаа тул таны доторх энерги зогсон төлөвт орчиж байгаа юм. Үүнээс үүдэн хүсэл сонирхол мэдрэмж буурсан энэ төлөв нь төвчээртэй хүлээж чадвал онцгой бүтээл төвлөрөл төрөн гарах нандин орчин байдаг. Энэ бол бүтээлч үйл явц. Өөрөөр хэлбэл энерги багтаа байна гэдэг нь таны дотор нүдэнд харагдахгүй ч нэгэн бит бас бүтээл бүрлдэж байгаагийн илрэл. За энэ их гоё тий. Та ингээд нэг уналтандаа орчих. Өвхөл төрөл шилжилтээ ихэд бэлдчихэв. Яг энэ үед таны дотор дараагийн шинэ бүтээлийг чинь бүтэц ухамсар мэдрэмж ингээд цаанаасаа бүтэцлэгдчихийдэг. Энэ үед одоо та яг ингээд нам тайван түүнийг мэдэрч хүлээж авах нь чухал ахна шүү дээ. Тэгээ алин хизээний ингээд дараагийн бүтцэд явж байгаа учраас та яг одоо утахгүй тэр бүхнийг мэдэрлээ. Ийм гоё агшин бахна шүү.
одоо нөгөө кинон дээр хүртэлтэй заавалчгүй ингээд нэг хатайгаа явж яснаа. Нөгөө гол төрийн жүжигч нь амар уналтанд ороод тэгснэл эцтэй нэг ингээл бүх юм бүтээл хазралтай болоод төгсөөд байгаа. Нэг юм зөө тогтлоо тий. Тэгтэл ингээд үхэл төрөл гихтэж хүртэлтэй бүх одоо өдий хүртэл ингээд одоо энэ сүнсний замлаар явж исэн, бүх утга учир өгч исэн бүх юм өхүүлэх хэрэгтэй бол. За одоо ингээл дууст юм байж тий. Тэгээ ер нь яа юуны ч тулд энэ хүртэл ингэсэн хичээсэн юм бол доо гэд хүн тэрнээс зураа тавил хизээч хүлээ авахгүй тий. Тэгтэл тэрийг хүлэн зөвшөөрөө заа зотоо тэгээд дуусвал дуусгаас ийм л тавилантай юм билгүүг нөгөө хүлэн зөвшөөр тавьчихгүй тэрний ардаас ирж байгаа дараагийн түвшний юм тэрнээсээ ч гоё юм байх жишээ тий. Тэгэхээр эн чинь нэг юм уналтын араас дандаа босолт байдаг гэдэг санаа яваад байна шүү дээ тий. Тэгээ энийгээ та хүлэн зөвшөөрөхгүй тавихгүйгээр ингээл яваад байл тэр хэсэгтээ яг гацгаад байгаа байхгүй тий. Гацсан угаасаа хүн төрлөختөн чинь бүгдээрээ гаццсан. Тий энэ уналт гэдэг чинь яг үхэл шиг орж ийн гэдэг шүү дээ. Гэтэл хүн төрлөختний айдас өөрөө үхэл шүү дээ. Үхлээс айх айдас дээр энэ амин гэдэг зүйлээ авч авах гэж ядаж хахад энэ энтропи буюу гутранг байдал тий бидний энэ сэтгэл хөдлөл амин эрчим амь тээжээсээ энэ нэг бүхэл бүтэн таныг амьдруулад байгаа мэдрэмж чинь унана гэдэг чинь өөрөө яг үхэлтэй адилхан байхгүй. Тэгээ нүхлийг хүлээн зөвшөөрч чаддгүй хүмүүс бүгд тий яг одоо энэ нөгөө хүчээр тархин дотор робот шиг амьдрахыг хүсээд ингээд бүгд ингээд одоо зовоод байгаа учраас зовлон тосох байгаа. Тэгээ нөгөө хүлээн зөвшөөрөх энтропи явагдахгүй байгаа учраас тий хүлээн зөвшөөрөл байхгүй учраас бүгд яг тэр сурсан мэдсэн үзэл суртал оюун ухаандаа төгжигдээд жижиг тойрогтой гацсан байгаа. Бүгд энэ зовлонгийн мэдрэмжээс бүгд айдаг. Зовлонгоос бүгд айдаг шүү дээ. Гэтэл энэ зовлон чинь таны энтропи унах мэдрэмжүүд шүү. Одоо тэр кинон дээрээс ч гэсэн бид нар одоо ингээд бидний амьдрал тохиолж байгаа бүх юмнууд биднэрт өөрсдөд ухаарлах өгөх, сургамж өгөх юмнууд тохиолдоод байгаа байхгүй. Тэгэхэд бидэрт нийгмийн тэр чигтэр нь нөлөөлөх гээд байгаа зүйл нь одоо тэр кинон дээр ч юм уу уналт гараад байна шүү дээ. Уналт гэж юм байд юм аа. Гэхдээ та энэ дээр одоо зүв байж чадах юм бол танд ингээд дараа нь ад жаргалтай төгсгөл ирнэ гэдгийг тэр кино бүхэл кинон дээр та нарт нээсэж өгөөд нь шүү дээ. Тэгтэл та өөрөө юу гэж боддог гэхээр тэр кинон дээр ингээд нэг үлгэр болгон ад жаргалтай төгсгий. Гэхдээ би ямар үлгэрийн гол баатар биш дээ. Гол дүр биш дээ гэд өөртөө итгэл байх учраас яг тэрийг хизээч билгүй нь бол кино энэ бол үлгэр гэд хайчдаг байхгүй гоо. Би хизээч гол дүр биш гэж өөртөө итгэл өгдөггүй байгаад байгаа байхгүй. Тийм учраас тэр мэдрэмжээд яг нэг дурсгалаар явж идэг юм яахгүй тэр нэг доод уналтанд орсчоод нэг бол тэрнтэй зураад одоо тэгж явсараа киногоор бол хөхөд дуусгалтай тий уналтанд орол хөхөд дуусах гэдэг шүү дээ бүгд л ингээд тий аж алдаа төсөөлийг мэдрэхгүй байх гэдэг байхгүй. Тийм учраас зовлон дуусахгүй байгаад байна. Зовлон бүр мөсөн дуусгаж болно шүү дээ. Хүн өөрөө тий энэ бүх сүудрийг хүлээн зөвшөөрөхөд зовлон дуусах гэдэг байгаа шүү дээ. Хүлээн зөвшөөрөөд түүнтэй хариуцлагатайгаар тий энэ сүудрээ тавьж явуулах дээр ажиллах хэрэгтэй байхгүй. Зүгээр хүлээн зөвшөөрчөд ангаагаас хоод илэмжмээс явахгүй. Хариуцлагатайгаар сүүдэр болгоно тавьж явуулах хэрэгтэй. Сүүдрийн мэдрэмжүүд, сүүдрийн ухамсаруудыг тий. Одоо ингээд жишээ нь завсрын сүнс нь савсаад гацсан сүнснүүд байдаг шүү дээ. Дэлхий дээр хорогдсон хийж исэн зүйлээ дуусгах чадаагүй уягдсан тий. Гинтийн осол аварт орсон, зурдаар өгсөн ч гэсэн сүнс нь хорогдчиход байна. Яагаад хорогдоод байгаа юм? Чи шилжилт хийж чадахгүй шүү дээ. Яагаад юм? Энэ одоо энэ энтропиг хүлээж авч чаддгүй хүмүүс аахгүй. Хүлээн зөвшөөрөлгүй учраас тий үхэж чадахгүй тий өөрөө. Тэгээ тэр үхэж чадахгүй нөхдөө чинь дараа төрөл авалтаа ямар их гайвалдаг гэж. Үсэн гэдэг хэлээч үлзэн зөвшөөрөхгүй тавьж явуулахгүй байгаас болоод одоо нэг альбан дээрэн таны биеийн дотор орчлоо гэдэг байгаа чинь тэднэр штэ. Энэ зурд ертөнцид гацаад тэр сүнс өөрөө амийн эрчимтэй учраас амийн эрчимэнд дуусаад ирэхээ альтад хин нэгний махан биенээс амьд амьтдаас, ургамлаас, моддоос тий амийн эрчим орж ирэх бүх юмнаас амийн эрчим сорж бийжиж тий одоо бийжин гэдэг чинь амийн эрчим их сагдсмаар бийжиждэг байхгүй юу. Тэгэхээр тэр одоо хүчтэй альбан тэрэн тий тэднэр чинь та одоо хэмжээсээ ухамсартай ч байсан тэр одоо хорогдсон. За одоо нэг ингээд их мундаг эмчийн сүнстэй хорогдчлоо гэхэд тэр эмч амьдрахын тулд хин нэгний бие дотор орж тухайн хүнд тийм эмнэж дамдах чадвараа үзүүлж тэр хүний ингээд
бишрүүлэнгээ тэр амийн эрчмээр нь тэтгээд тэр хүний орон зайд ороод тэр хүний бүх одоо өөрийнх нь хийх ёстой бүтээл зүйчмүүдийг хааж агаад тэр эрчмээр нь өөрөө амьдраад штеп. Тэгвэл яг альбан тэр ингэж одоо хүн болгоны айгаад байгаа тэр зүйлс чинь яг энэ одоо энтропиг хүлээн зөвшөөрдгөө сонсноо тахгүй. Тэгээд тэр чинь ингээд амийн эрчим өөртөө тэгээд бичсэн учраас бүр одоо хаалга тий гэд материалын юмцыг хөдөлгөж чадна. Тэгээ хүнд ухамсарт нь тий амийн эрчмийг авч агаад маш хүчтэй бүтээлч нөлөө үзүүлж чадна. Тэгээд тэд чинь ингээд нэг хийх ёстой маяг хийх гээл энэ торшоод байна шүү дээ. Тэнгүүд одоо хүмүүс ингээд таны дотор ингээд нэг альбан тэр юм байна. Тэр чинь өмнөх насныхаа чинь шүү дээ. Урд төрөл авалтыг чинь дүр танд цог явж байгаа юм тэр аахгүй. Тэгэхээр одоо бид нар ч гэсэн ингээд үр хөвгтээ энэ дэлхий дээр тэр Япон улс мас шиг хаа сайгүй сүнс нь байж идэг тийм баймааргүй шүү дээ тий. Нэг жижиг умгар одоо байшин түрээслэхэд дотор нь хідэн үеэр амьдсан сүнс байгаа хэм мэдгүй дээ. Тий. Сүнсний дотор хүн амьдарч штэ заавар чинь. Тэгэхээр та харилцаанаас үүсэж байгаа таны зовлон гэж мэдэрч байгаа бүх мэдрэмжийг авч байгаа. Тэр чинь болохоор харилцаагаас ч юм уу эсвэл өөрийн таны дотор мэдрэмжнээс нь болоод танд нэг нэг гаццсан гацаанууд л байгаа штэ. Үнтэй харилцаад хүртэл нэг та эвдэлтэхгүй ойлгохгүй байвал сүдэртэл байгаад байгаа асуудал штэ. Гэтэл энэ болгоныг ойлгочих юм бол энэ 64-ийн сүдрийг бүгдийг л ойлгочих юм бол танд хүнтэй харилцаад хүртэл харилцаанд ямар нэгэн асуудал гарахгүй штэ тий. Тийм штэ. Өөрөөр ямар зөрчил байхгүй болох гэдэг ш. Одоо ингэж байгаа байхгүй юу? Жишээ нь одоо хүн аль хэзээний дуусах хэрэгтэй болсон харилцаагаа дуусгаж чадахгүй яваад зуралтаад байдаг. Энд чинь энтропиогоо мэдрэхгүй байх гэсэн үг. Тэ маш өндөр хэмжээний хайлж дуулсан амьдрал үргэлжилж явсаар агаад цаг нь дуусаад тэр дараагийн шин зүйлүүд нь эхлэх цаг нь болчиход хахад тэрнтэйгээ ингээд зуралтаал үргэлжлүүлэх гэж хичээгээд байгаа нь өөр айгүй тийм одоо өрнөл хэцүү болдог. Яагтвэл жамын дагуу явах юмыг дуусахгүй үргэлжлүүлэх гээд гэтэл тэр хүмүүсийн дотроос чинь дараагийн үйл явц нь өрнчөөд нь штэ. Ийм нэг завсарсан байдал дотор ингээд түлхэлцээд маш зовиортой харьцаа. Тийм дууссан харьцаа цаашаа үргэлжлэхээр үргэлжлэхгүй зуураа төвхтэй байдал үүсгээд тэг яах гэдэг мэдтгэн үргэлжлээд байгаа нь яг ингээд шаардлагагүй зүйлд амийн эрчээр зарцуулаад агийн дотоод дургуутсал сүнс мэдрүүлдэг. Гэтэл тархин дээр энийг байх хэвтэйгээ хүчлээд идэгтэй холбоотой байхгүй. Их ядралтай, их зовиортой явдаг штеп. Тэг бүтээхээр хүч байхгүй. Одоо та үед боддоо өмнөх төрөл авалтын үгүй одоо өмнөх энэ дуусах хэвтэй харилцаа дуусахгүй одоо дараагийнхтаа зарцуулах хэрчмээ энэ зарцуулаад энэ дотор зарцуулах хэрчмж аль хэзээ дууссан. Тэгэхээр тэн дотор бүтээх хүч чинь дууссан. Тэнгүүд өөр одоо бүтээх хүчийг ашиглаад тэнд юм хийхээр хийсэн бүтээлүүд нь нураад идэх байхгүй. Юм болтгоо, өрнөдгөө. Одоо нэг энтропийнхаа орон зайтай тэр шугам дээр гатчаал тэнцэнэ л ингээд байгаа байхгүй тий. Тэгээд ингээд тэр нь ингээд хүчлэл дүүрэн хүн болгон ингээд хүчлэлтэй амьдраад байгаа мэддэг штеп. Хүсэхгүй байгаа мөрлөөсөө хийхгүй бол болохгүй гэдэг тий. Энд чинь өөрөө энэ амьдралын урсгалыг гацааж байгаа амар том хэлбэр. Энэ үд өвчлөлүүд үүснэ. Баян тийм зовиртой мэдрэмж таны бие уналтанд ороод тахад тий эдс чинь үргэлж уналтын мэдрэмжтэй удчихаараа тэнд эд хэсүүд дотор ч амьдрал гэдэг зүйл өрнөх хүч нь байхгүй болоод эхлэхээр тий тэнд хүчлэл яваад тэгэхээр тэнд эвдрэл гэмтэл тэгээд эрчмийн дутагдал нөхөн сэргээл биш тий ингээ бүх юм ингээд замбраага алддаг. Тэгээ таны бие энтропи болж орно. Өвдөж эхэлнэ. Тэгэхээр одоо яг цагийн ямыг цагт нь тусгаж үйлдэх ёстой зүйлийг үйлдэх цагт нь үйлдэжээ. Тавьж явуулж сурна гэдэг чинь өөрөө амьдрал юм. Яг энэ энтропи шиг тийм. Гэтэл одоо Монгол 13 дугаар зуунд дэлхийн техник одоо батсан тийм ямар том соёл иргэншлийг бүтээсэн улс байлаа. Одоо ямар вэ? Гэтэл одоо хүртэл бид нар тэрийг тавьж чадахгүй явж байна. Бид нар ийм улс гээл дотроо бахархаад гэтэл бодит байдал нь ийм тийм амьдраад байгаа байхгүй тий. Гэтэл омогшлол доо. Гэтэ тэрийг тавьж явуулаад яг одоодоо оршуул та бүтээлж яана гэдэг нь тий. Яг одоодоо
орших юм бол та өнгөрсөн ирээдүйд чинь байхгүй болчихгонд өнгөрсөнтөө ч зууралдахгүй ирээдүйд санаа зовхгүй яг одоо цагтаа сүнсний амь ирж юм чинь чөлөөтэй бүтээл болж гарах гад. Тэр одоо цагт бүтээгч хүч байдаг. Одоо цагт таны бүх амь амьдрал байгаа гэдэг чинь энэ ахгүй. Тэр хосын харилцаанд ч гэсэн яг нэг өнгөрсөн үеийнхээ аз жаргалтай мэдрэмж нь бид нар ч одоо гоё яасан да, гоё аз жаргалтай яасан да гэдэг юмыгаа дээрээ амар төвлөрсөн учраас одоо тэнд хичнээн зохицол байхгүй ингээ би биендээ зовлон өгөөд байна гэдгээ анзаарахгүй яг тэр өнгөрснөөхөө хойсон нэмжин дээр яваад байгаа байхгүй. Тэр гоё юм л тэр тийм гоё яасан да гэл тээ. Тэгтэл энд яг бодит байдал тэр нэг гоё юм чинь аль хэзээ би биний явуулах болсон нэг юм зөрчилдөө үсээд байна гэдгээ бодохгүй. Ухаан энд ингээд байгаатай л адилхан болчиход байгаа хэрэг. За тэгэхээр энэ энтропи гэдэг юм чинь ийм айхтар бүтээгч орчмын ур сулыг эзэмших чадамжтай сүүдрийг ойлгоход тийм. За Yes or no? Энтропийн төлөв вакуум орчимтай адил. За эхлээд танд ойлгомжгүй байсан ч дараа нь бүтээл өөрийгөө илчлэх үед та сая нэг ухаарна. Амьдралын энерги багтаа энэ үеуд маш онцгой бөгөөд таны доторх үр өрсөлж үндэслэхийн тулд ганцаараа байж бусдаас тусгаарлагдахыг шаарддаг. Ийм үед хамгийн том дайсан бол таны дотроос эсвэл гаднаас чи чинь яаж хад байгаа юм бэ гэж асуух оюун бодол чинь. Оюун бодлол энэ амин эрчмийг удирдах чадахгүй штэ. Хүлээн зөвшөөрөхгүй тарих тийм. Гэтэл энэ одоо зүрх сэтгэл гэдэг юм чинь энийг мэдрээд байна гэж зөрчил үүсээд байна тийм. Та өөрт чухам юу тохиолдоод байгааг оюун санаагаараа ойлгох гэж хүчилвэл нэгдэх сүдрийн хослох програм төөрөгдлийн 2 дахь сүдрэг гарч ирэн таны сэтгэл санааны эмх замраагүй байдлыг улам хурцсатгана. 2 дахь сүдэр бодит байдлыг гуйвуулан бүх зүйл байрнаасаа хөдөлж мултарсан мэт мэдрэмжийг өгдөг тул таны сэтгэл замналын гал дээр тос нэмж нөхцөл байдлыг улам хурцсатгадаг. За тэгээ хослох төлөвлөр 2 бол төөрөгдөл шууд ингэж яг гадаа мэддэхгүй ингээд төөрсөн мэдрэмжинд гүн автаа. Тэгээ энэ нь одоо энэ нэг үхгээ ядаа байж байгаа мэдрэмжин дээр тос нэмээд үхэж чадахгүй бүр гацж орохдаг байна шүү дээ. Одоо зүг чиггүй яг зүг чигээ мэдрээл ингээд аштайхан гээл ганцаардаал ингээд хүн чинь ингээд нэг сэтгэл готлолд орчихоор өөр ингээд нэг хувь орон зайтай байх хичээдэг шин. Яг ингээд өөрөө үндэслүүлэх гээд ингээд байжсэн чинь нөгөө тарих ажиллангууд 2-ын төрөгдлийг хүнд өгчдөг. За тэгээ нэг дэх өдрөөс болж хүн төрөлхтөн өөрийн жинхэнэ бүтээлч байдлаараа амьдарч чаддаггүй. Хүмүүс энэ хүү жам ёсны энтропи уюутыг туулж чадлаггүй. Нийтээрээ үгүйсгснээс үүдэн бүтээлч байдал нь хаагддаг. Хүн бүр өөртөө сүүдрийг хүлээн зөвшөөрч шийдвэрлэхэд маш их зориг, төвчээр, итгэл найдвар шаардлагатай. За сүүдрийг хүлээн зөвшөөрөхөд маш их зориг. Тархиар хизээж гаргаж агуу зоригийг зүрх сэтгэлээрээ гарга итэг тий. Тэгээ тэн дээр төвчээртэй ханд. Тархи үргэлж төвчээргүй шүү. Яагтвэл цаг хугацаанд баригддаг учраас. Үргэлж тий юмнаас хоцрох гээд байгаа мэдрэмжтэй учраас. Тэгээд тэр итгэл найдвар гэдэг юм аа сүнсэндээ л даатах. Сүнс чинь энэ ард нь зохицуулаад байгаа. Зохицуулах нь энэ амь эрчмээр ч орж ирж байна. Тэгэхээр сүнс бидний юугаар зохицуулдаг байх нь вэ? Энэ амь эрчим буюу бүтээгч байдлаа маань. За та гинэт сохорж төөрөгдөлд орсон мэт санагдвал тухайн нөхцөл байдалд аль болох анхаарал хандуулалгүй энтропи өөрөө таны биеэс урсан гарах хүртэл хөдөлгөөнгүй тайван байх хэрэгтэй. Амьдралдаа энтропиг ингэж хүлээн зөвшөөрч чадвал сүүдрийн жинхэнэ хүчийг нээж аяндаа дээд түвшинд хүрнэ. За тайван байх гэдэг нь ямар ч үйлдэл хийхгүй тий төвчтэй хүлээ тэгвэл чи ялнаа гэж үуч байгаа шүү дээ. Энэ төвчтэй хүлээ гэдэг чинь өөрөө гой хүлээн зөвшөөрөл юм шүү. Тэгвэл аяндаа бүх юм цаана гарна итэг хүлээ тийм ээ тий.
Бараг л тийм утгатай юм шүү. Тэр жигийн энэ оюун ухаандаа захирагдахгүй тий. Байж. Тэгээд сууснандээ зүрхэндээ итг. Тэгээд жоохон хүлээч. Тэгэхэд л бүх юм гоё ялах гэдэг. Нөгөө бошоо тулаа баримдаа баастай гэдэг үг шүү дээ. Бид нар яар тусна олон алдаад идэг. Тэр зөв тархины айцыг та мэдэрээд байгаа юм. Тэгвэл та зүгээр л яг зөнгөө тахад таны тэр хооронд тий хийсэн тэр их үйлдэл хийгдэг байхдаа тань таниаж байгаа л авчиж магадгүй байх нь шүү дээ. За дагдмал чанар сэтгэл готрол. За дагдмал чанар сэтгэл готрол. Энэ сүүдрийн татварч чиглэсэн чанар нь хүнийг сэтгэл готролд оруулдаг. Айц суурилсан сэтгэл санааны нуралтын дараа сэтгэл санааны нам дор давтамж хөлдөж цацснаас болж хүн сэтгэл готролд автдаг. Айдас хүний биеийг эзэмдэхэд энтропи амьдралынхаа эрч хүчийг улам илүү сорж авдаг. Энэ төлөв заримдаа нэг мөсөн үлддэг бол заримдаа түр зурих байдаг. Зарим хүмүүс хэвтэрт ордог бол заримынх нь нүдний галцаг бүхдэг. Сэтгэл гутралын төвшөнд нэгэнт орсон бол ямар нэгэн гадны тусламжгүйгээр хүн өөрөө өөрийгөө л эвдэн чөлөөлөхөөс өөр аргагүй. Сэтгэл гутралыг даван туулахын тулд түүнийг анх эхлүүлсэн айдастай хүн өөрөө нүүр тулж бүх төвшөнд хандлага давтамжаа дэвшүүлэх шаардлагатай. За тэгвэл одоо сэтгэл готрол гэдэг энэ амар том өвчин бүрэн идрэх боломжтой хань шүү дээ тий. Тэгээ энэ дээр ингээд нэг өгүүлбэр аягүй хорцоогаад байгаа байхгүй. Айдас цорилсан сэтгэл санааны нуралтын дараа өвглийн мэдрэмж авч яахыг хэлжтэй тий. Сэтгэл санааны нам дор давтамж угаасаа өгч байгаа юм шиг тэр мэдрэмжийн доод давтамж бүр ингээд гутранг тийм айхтар мэдрэмжийг яг тэрэндээ ингээд хүлдэж зарцдаг гэж байгаа байхгүй хүн. Тэрийг даван тулж чадахгүй. Шилжиж мэдэхгүй тий. Шилжгээд байгаагаа хүлээн зөвшөөрч хүн шийдвэр гаргаж команд өгсөй байгаа байхгүй. Гэтэл энэ команд өгч шилжгээ мэдэхгүй учраас яг энэ мэдрэмжэндээ бүр ингээд гацаад дарагдаад цаачсан байгаа дахна шүү дээ. За яг ингээр сэтгэл готрол болчдаг гэдэг. Сэтгэл байн готролтой явна. Хамгийн амар зүйл нь те айдас хүний биеийг эзэмдэхэд өнөө одоо нуралт энтропийн амьдралынх нь эрч хүчийг улам илүү сорж авдаг. Одоо нуунах гээд нэг үхэж чадахгүй байгаа ийм удаа энэ дээр ингээ гацчихаар тэг нэг үхгээд байгаа сэтгэлийн амийн эрчмийн дутагдал чинь тэр хүний махан биеийн дотор байгаа нөгөө амьдралын чи эрчим гэж яриад штэ төрөхт нь өгөгддөг амьдралын үйлчлэлийг насыг нь тодорхойлдог тэр эрчмээс ороод идэг. Амьдрахын тулд тий. Тэгэд энэ төлөв заримдаа нэг мөс үлддэг бол энэ бүр амар ааз. Бүр үлдчихнэ шүү дээ. Насаараа сэтгэл готролтой. Заримдаа төр зурих байдаг. Төр зур байжсэн ч тэр 10 эхэндээ бид чинь өгөхөж мэдтгүү нүшилжилт хийхтэй. Ингээ өхөл тохиолдол бүх юм утга хаалдчих. Тэгэл нөгөөдөгтөө ингээ 14 сар явдаг гэсэн. Шилжиж мэдэхгүй. Тэг өхөл бууж өгсөн хүн шилждэг байхгүй. Өглөө сайхаа болоод за яаш үхий. Юу ч болсон яах вэ гэл. Гэрээсэл мэрэслээ бэлтэл тий. Эсвэл ингээд хүүхд мөхтөө үнсэл ингээд бос сэтгэл мэтгэлийн хувьд ингээд бүрэн бэлэн байдалд ороод хүлээн зөвшөөрөхөд сайн нэг шилжчихдэг. Тэнийг ингээд нөгөө олон дахин мэдрээд эхлэхээр одоо сүлдээ шууд мэдэрдэг болчихж байгаа байхгүй. Яг бол цаана гараа сурцсан хүлээ сайхан ачиг даван туулаад сураад байгаа гэсэн үг. За тэгвэл үүнээсээ болоод тий энийг давж чадахгүйгаас займ хүмүүс бүр хэвтэрт ордог гэдэг байхгүй. Хэвтэн гэдэг чинь босож авч чадахгүй тийм их эрчмийн уналтанд орж шин. Эсвэл займынхан бүр нүднийхэн галцог нь бүхдэг. Тэгээ энэ бүхнээс хүн зөвхөн өөрийгөө л гаргаж чадна. Үүний цаана байгаа тэр ихтгэл найдвараараа тий даван гарах. Эерэг хандлагаараа
айгаа дагаад тэр зүйлтэйгээ нүүр тулж одоо сая зав хийгээд бүрэн одоо шийдэх те тавьж явах байгаа зү. Өнгөрсөн тавьж явуулж байгаа зү. Хүлээ сайхан айц чинь тавьж явуулахгүй зуучдаг. Хамгийн одоо буруу хөвш айцсахгүй. Ийм айхтар цорой бидэрт тулж ижил бид нартэй шилжиж чадахгүй энэ дэлхийн жижиг одоо тархины гацаатай энэ амьдрал иргэншлийг бүтээч. Тэрнийг айхтар айцаагааз. За тэгвэл одоо сүрлзэгч чанар. За тийм хүндээ нүүр тулаад л давтамжаа дэвшлүүлэх шаардлагатай. Өөр ямар ч арга байхгүй. Тэгвэл хүмүүсийн сэтгэл готрол очоод нөгөө эмчэд очоод тэрийг ингээ өрөхгүй идэх штеп. Сэтгэл засалчтай. Гэтэл нөгөө нь яг шилжих аргыг зааж өгдөггүй бол тэр хүн зүгээр ингээд нөө хуурамч өгдөл тэгээл хизээж ангаагдахгүй нүүл авцыг дэмнээд л суугаад ахна штеп. За сүрлзэгч чанар улангассан байдал. Энэ сүдрийн сүрлзэгч тал нь ямар нэгэн аргаар сэтгэл мэдрэмжээсээ зогтох улангассан хүслээр илэрдэг. Хаалгаа хаагаад ганцаараа энтропик төлөвт орохын оронд ийм хүмүүс хийдэг зүйлс уулздаг хүнийхээ тоог гинэт огцом нэмэгдүүлдэг. Тэд дотор болж байгаа зүйлсээ дарахын тулд галзуу төлөвлөгөөнүүдийг сэтэж эрүүл мэндэд хортой нэгэн хэв зуршилд автдаг. Ийм хүмүүс биеийнхээ химийн уралжийн эсрэг зүгт явж байгаа тул өөрсдийгөө асар том аюулд оруулж байдаг. Сэтгэлийн мэдрэмжээсээ цогтаах гэсэн энэ хүслээс үүдэн энгийн үед тусахааргүй байсан янз бүрийн хүчлүүд биед нь үүсдэг. За дотоод тэр гутраллыг ил амьдрал дээр хүчээр өдөгч. Тэ өглөө сайхан айцаас цогтож штэ. Тэнийг мэдрэхгүй байхын тулд өөрийгөө улам бүр өртөөд яваад байна тий. Өөр ямар амьдралаа утга учиртай байлгах гээд оролдоод байна шүү дээ. Хайскул бол одоо эрхтар суудаг ч юм уу тий. Энд нэг яагаад ш тий. Муу зуршил хүлэн зөвшөөрөхгүй дотроосаа цухтаад тий. Жага амар амгалан ингэ тасарч мэдрэх гээд. Тийм нэг гутралд орсон хүмүүс ч уухаар улам гутарчтай юм биш. Тархин нөгөө энийг нь одоо дээш нь өлөөж исэн тархиа онцлож байгаа бүр нөгөө гутрал мэдрүүдээс. Тэгвэл шивэргүй төвшөнд ороод улам уугаал гутраал ингээл очроо болохгүй тий. Ингээ яваад штий. За. Тэгээ цухтаад нэмэргүй тий. Инхээр бүр янз бүрийн өвчлөлүүдийг туснаа. Дахин үүдгээ мэдрээл ахаар уналттай удаа яваад хүчээр эсэргүүц ингээ биеийн эрчим энерги ч ингээ зүгээр тэг ямар ч цэгцгүй болоод ирж шин. За тэгвэл энэ бүгдээс одоо хэрхэн гарах вэ? Хэрхэн гарах вэ те? За нэгдэх бэлэг. Шин байдал. Ой гунигийн гоо үзэсгэлэн. Бүтээлийн тухай хамгийн эртний дамуудын нэгэнд гэрлийг амь амьдралын хамгийн ихний бижилт гэдэг. Библийн эхлэл номонд гардаг гэрэл бий болог гэсэн Бурхны дуу хоолойгоор энэ ойлголт барууны сэтгэл зүйд гүн зуусан. Орчлон ертөнцийн бүтээлч энергийн илчлэлт нь гэрэл гэсэн ойлголтод нэгдэх бэлэг дээр суурилдаг. Библиэд гардаг Бурхан үг дуугарсны адил дамагт бүтээлийн үйл явцын дуу хоолойтой холбон үздэг. Нэгдэх бэлэг нь гэрэл ба дуу хоолой гэсэн хоёр зарчмыг нэгтгэдэг. Энэ хоёр зарчмыг нэгтгэн бүтээлч байдлыг илтгэдэг гурвдаш тэмдэг бол гал юм. Устган сүнөөхөөс гадна өөрчлөн шинжлэх чанартай тул гал нь бүтээлч байдлын хамгийн агуу илчлэлт болдог. Хоёр дахь генийн түлхүүр таны амьдралын жинхэнэ чиглэлийг илтгэдэг бол генийн хослох програм. Нэг дахь генийн түлхүүр нь таныг энд аваачих эрч хүчийг нь өгдөг. За тэгвэл одоо энэ дээр 3 аргаар тийм нэгийг илэрхийлээд байна шүү дээ. Гэрэл, дуу хоолой, гал гурбах тий. Гэрэл гэдэг нь надад цэвэр ухамсар
Бидний дотроос дуу хоолойгоор бидэнд бүтээхгээд байгаа тэр зүйлийг нь өгдөг. Одоо анх дуу хоолой сонсогдож гэрэл үслээ гэж. Тэгэхээр одоо тэр ухамсар одоо бидний энэ сүнсийг бүтээж байгаа юм. Сүнсийг бүтээгээд гэрэл үсгэлээ. Тэгээд тэрэнд ингээд сүнс бидний биеийн дотор орж ирэнгүүт бидэнд дотоод дуу хоолой олж мэдэгдэнэ. За тэгвэл гэрлийн хүч дотоод дуу хоолой хоёроор удирдлага, чиглэл одоо генийн төлхөөр хоёроос орж ирж штэ. Чиглүүлэх. Тэнгүүд тэрийг одоо гал эрчим болгож амьдралын амь эрчим болгож гаргахыг одоо энийг ийм бэлэг илэрхийлээд байгаа юм. За ингэж одоо бидний бүтээл үүсдэг бахнэ. За тэгэхээр нэг бол нийтдээ зүрх сэтгэлээс бүтээгдэх хүч байгаа нь шүү дээ, тийм. За тэгвэл түнэр ханхуугаас гэрэл гинэд гарч ирэх тухай бүтээлийн домогт өвүүлгийн нэг адил хүн нам дор татамжийн химийн уруулаа хүлээн зөвшөөрч цэврээр туулж дуусгаснаар нам дор энергийн талбар гинэт ид читийн мэт баяр хөөрөөр солигдно. За нөө сүүдэр дотор гэрлээдэг тий. Арга биеийн хард одоо сүүд заагсан цагаан нүдтэйдэг штэ. Тэгвэл одоо тэр уналтын дотор за түрүүний нөгөө гэрэл нь бүтээгдчихэд команд өгчлөө шүү дээ. Бүтэц үүснэ гэдээсэн тий. За уугуны адил гинэт баяр хөөрн түүнийг дуу хоолой уран бүтээлээр илэрхийлэх чин хүсэлтэй хамт ирдэг. Уугуны мэдрэмжээс цоо шин зүйл гарч ирдэг учраас нэгдэх бэлгийг шин байдал гэж нэрлэдэг. Генийн түлхүүр бүр өөрийн гэсэн онцгой утга агуулгатай. Тухайлбал шин байдал нь шинэлэг байхаас өөр. Шин байдал гэдэг нь дотоод галдаа дүүрэлцэн шатах зүйлийг илтгэдэг. Иймд нэгдэх бэлгийг хүлээн авсан хүн өөрийгөө илэрхийлэхэд өөр ертөнцөөс ирсэн гэрлээр бүрхэгдсэн мэт бүтээлч ирч хүчийг төрүүлж байдгаа гэж. Хүн гэл татаас нэг гинт шин санаа төрвөл тий. Шин бүтээл гарах гэрэн амар ич хүчтэй болол тэргээ хүн болгонд ойлгож тайлбарлах гал ингэж бод тэр хүний татаас гарамгүй их хүч гардаг тий. Тэр дуу хоолой нөхрөл хүч ороод тий тэрийг үйлдэж чадах авяас бэлэг нүртэл цаанаас нь нээгдээд тэр чинь шин хэмжээсийн дүрч ороод ирсэн л шүү дээ тий. Тэр бусдад илүү хүчтэй нөлөөлж эхэлнэ. Яг бол хэмжээ сагсан зүйлээс бууж ич штэ тий. За тэгвэл нэгдэх бэлэг 100 хүнтэй хамт олон дотор гайхамшигыг бүтээж чаддаг. Энэ бэлгээр дамжуулан чадамжаа өндөрцгөхөд хүмүүс таныг бусдаас ялгарсан төрөлхийн удирдаг чимийг харж эхэлдэг. Гэвч та бусдыг дагуулах ямар ч сонирхолгүй тул манлайлалын төвшөнд гарахаас хойш суудаг. Нэгдэх бэлгийн чин хүсэл нь бусдад нөлөөллөө харан баяцхын тулд өөрийгөө бүрэн илэрхийлэх. Та хамт байгаа хүмүүст хамт олондоо өөрийн ирэхгүй ам гэрэл бэлгэлдэг нэгэн болох үедээ энэ бэлэг таны ДНХ дотор сэрснийг мэднэ гэж. За тэгээд өөрийн ирэхгүй тэр их амны эрчим тэр их гэрлийг бусдад түгээж байгаа учраас бус нь өөрөө ирэхгүй удирдахч болох гэдэг гэж тийм. Гэтэл яг удирдахчийн нэг хідэн код л гэдэг шүү дээ төлхөр дотор. Тэр одоо мөн чанартай адилхан биш тул хойшоо суудаг. Тэр бүр чин хүсэл нь бусдад нөлөөлөө харж баясаж тэр их өндөр эрчим энергийг бусдад түгээж байгаадаа одоо маш их баяртай байдаг гэж. За ийм учраас нийтх бэлэг нь гэр бүл жижиг баг хамт олонны дунд цэцэглэхээр бүтээгдсэн. Яг шаардлагатай цаг үед таныг бүхний анхаарлын төвд байлгаж чадах нээлттэй сэтгэлтэй хүмүүс л шинэ байдлын бэлгийг дэлбэлэх боломжтой орчныг бүрдүүлж чаддаг. Шинэ ич хүчийг суллаж, бүтээч байдлыг мэдрүүлсний дараа
Та хүмүүсийн уур амьсгалыг унгахгүй тулд аль олох хурдан хичээндээ орох шаардлагатай болдог. Шин цэцэгч хагдарч ундгийн нэгэн адил гэрэлтэнд хүмүүст шин санаа баяр хөөр өгдөг шиг уй гуниг тань бусдын энергийг сордог нь таны жинхэнэ нууц. За тэгэхээр яах нь энэ нэгийн бэлэгтэй хүмүүс те. Одоо энэ бүх зүйлийг цацаж нэг гэрэлтэж бадамлан асаж бусдад ирч хүч бүх одоо энерги шин санаанууд бүтээлийн бүх юмаа өгчгөөд тэр хүний хийх ёстой үлдэх ёстой зүйл нь хэрэг дуусчвал өглөө үлээж авах бэлэн болно нэстэ. Тэгээ эдгэр чинь ингэж аахгүй хэсэг бүлэг цөөн хүмүүсийн дунд энэ бэлгүүд төрдөг. Тэгээ хэсэг галаа идэвхжүүлдэг. Тэгээ тэрийг ингээ байж авч хийх ёстой хүн нь нээлттэй зүрх сэтгэлтэй хүн байдаг. Тэрийг хаачхаар нөгөө энтропиг хаачж байгаа штэ. Айцсараа. Тэгээ нэг хувь үнэ биш. Одоо нэг нийгэмд те ингээд нэг бусдын төлөө сэтгэлтэй хүмүүс ингээ өөрөө ирэхгүй ингээл нэг аймаг гоёч хүчтэй хагаад идэх чинь энэ бэлгэн нэгдсэн хүмүүс ахна штэ. Тэгээ одоо нөгөө энтропийн гач ирэхээ бушуухан цогтохгүй бол нөгөө энтропи гэдэг энэ уй гунгийн мэдрэмж хүмүүс ичмийг сордог. Яадгүй л тэ энтропи унаад доод түвшинд амийн ирчимгүй болцсон үед тий. Тэр хүн өөрөө ирэхгүй олны дунд байгаад ахаар бусдын амийн ирчмийг сороод эхэлдэг байх юм шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ дээр гадаас ганцаардлын нөгөө хэсэгтээ очиод ганцаараа айтайх өгөхөд тий. Гэдг нь орж ирээд байгаа байхгүй. Тийм байх тий. Тэгээд одоо яг юм гоцрон хүмүүс нэг хүмүүсийн дунд аваад ирэхээр айгүй төвхтэй идэгчтэй тий энерги сараал тий. Тэгэл сөрөлзөл нэг аймаг бодлоо идэхтэй байх гэхээр нөгөө тэр идэхэнд нь хүмүүс ядраал тий. Тэгэд нөгөө нэг гараа явчихаар бүр ингээ намар болчихдөг шин. Бүүн өрөөс авсан юм шиг. Төлхөөрхийн бас одоо вампир болсон хүмүүс чинь тий. Нэг иймэрхүү. Гэтэ энэ чинь ганц нэгээр вампирсдахгүй шүү дээ. Босод сүудрийн уналтууд зэрэг явж байгаа үед. Тэр хүний мөн чанар профайлд нь хідэн код байгаа. Түүгээрээ вампирд шүү дээ. Тэ. За. Шин байдлын бэлгэн бүтээлч байдлыг хизээж хяналтандаа байлгаж болдоггүй гэсэн мөнхийн үнэн дээр тулгуурладаг. Бүтээлч байдал нь ирэх үедээ эртгийн адил нэгэнт байхгүй бол ирэх хүртэл нь амар тайван хүлээгээс өөр замгүй. Галын цаграг гэгдэх кодын цаграагаар дамжуулан нэгдэх генийн түлхүүр нь 14 дахь генийн түлхүүртэй энэний сүүдэр нь хохирол гэдэг нэртэй байна. Химийн түвшинд холбогддог. Бүтээлч галчин дүрлцэх үед хүн бүр халуун дулаан байдал шин санаагч нь мэдрэхээр хажууд чинь нэрдэг бол галчин бүхэлзэж дүл болох үед та үл үзэгдэгч болон хувирдаг. Энэ үед хүчээр галаа бадрах гэж оролдвол өөртөө болон бусдад ихээхэн хохирол амсуулна. Энэ таны хувьд амьдрал нэг бол бүрэн цэнэгтэй эсвэл бүрэн амралтын түвшинд л байдаг. За хэрв таны амьдралд ийм бүтээлч байдлаар дүүрэн бол таны генетик дотор нэгдэх генийн түлхүүр хүчтэй сэрсэн байна. Учир нь та урьдчилан таамаглахын аргагүй бүтээлч хүчийг илчээснээр нэгдэх сүдрийг өгөө хийх гэж энэ хорвоод иржээ. Таны жинхэнэ хүч чадал ганцаараа байж өөрийн өвөрмөц байдал тохирсон цаг хугацаанд жинхэнэ хүчинд итгэхэд оршино. Таны шомбох харанхуй бүх нүх бүрээс гайхмаар агуу бүтээлч байдал ундран гарах болно. Энэ хорвоод өөр хэний ч үзээгүй, хинч тайлбарлаж чадахгүй зүйлийг авчирхад шинэ байдлын суу бэлэг оршдог. Энэхүү амийн номын нэгдэх генийн түлхүүрийн бүтээлч байдал хүн төрлөختний тухай олон зүйлийг илчилдэг. Бид өөрийн жинхэнэ суу бэлгээ нээж сүнслэг үн цэнэ хороо ертөнцид нэмэгдүүлэхийн тулд сүүдрийн төлөвөө ялан дэлхээр бүтээгдсэн. Хүн бүр бүтээлч чанараа илчээснээр энэ хорвоогоос өвчин хууч, цүрэг хэв дадлууд замархан үгүй болно. Хувьсгал таны бид бүрэлдэж, мөнхийн харгой үзэсгэлэн, эв нэгдэл болон хувирах, энэ үйл явцыг зөвшөөрөх тунгалаг гаруун сав байх нь шинэ байдлын жинхэнэ утга учир мөн.
За тэгэхээр хүн болгон генийн түлхүүрийн бэлгийг нээчихэд та өөрөө шинэ байдлын сав. Энэ сүнсний тэр их эрчим энергийг гаргах хүч болж хувирах нь шүү. Тэгэхээр бид нар ингээ нөгөө саваа шинжилнэ гэлтэй. Одоо энэ өөрсдийнхээ махан биеийг сүнсэндээ ингээ бүрэн тохируулахаас суугаад байгаа нь одоо энэ нэгийн энэ мөн чанарыг маш сайн ойлгочиход л сав маань ингээ хурдан өмнөхөө тавьж авуулаад дарыг нь аваад тавиал аваал ингээл нэг асаал унтраал тий. Ингээл одоо яг өөрийн мөн чанар ингээ бүрэн ойлгочих юм бол бидний одоо энэ замд л бас их зүг явах гээд байгаа зү тий. Тэгэл одоо зуураад, эрчим зарцуулаад, бусдад төвхтөө мэдрэмж өгвөл өөрөө чадрал ихлүүл өө яана тий тавьж авах цаг болцсон байна гэж хүлэмжшөөрөөл тавьж авснаар таны үхэл тохиолдож эхэлнэ шүү дээ тий шилжилтүүд. За. Тэгэхээр яг сэрэлт хийгээ явж байгаа сүнслэг замыг сонгож байгаа эсвэл бүтээлч хүчээ гаргахыг хүсэж байгаа энэ нэг бол тэр чигтээ ингээ ганцаардалд өөрийг маань өгдөг. Сүнсэнд маань ингээд мэдрэмжинд маань сүнсэндээ ингээ бүх амьдралаа өдөртүүлдэг код байгаа зү. За тэгвэл нэгдэх сэтийн үзэгслэн агоо үзэгслэн Парамитэ бурхны гал өмнө дурдсанчлан нэгдэх бэлэг нь гэрэл ба галын хүчнээс үүсэлтэй. Сэтэд татамжийн төвшөнд зөвхөн энэ гэрлэл орших ба хүний хүртхүйгээр дамжуулан гэрэлтэхтэй гоо үзэгслэн болж хувирдаг. Гоо үзэгслэн бол амьдралын утга учир бол амьдрал өөрөө гоо үзэгслэнгийн утга учир билээ. Сансар огторгон дөрвөн их багны нэг болохын хувьд энэ сэдий хөгцөн хүний амьдрал хүн төрлөختний өөрчлөлт шилжилтийн бэлэг тэмдэг болж хувирдаг. Иймд энэ бол генетикийн матриц дотор бэлгийн түвшинд хүртэл маш чухал ач холбогдолтой генийн дэлгүүрээ гэж. За түрүү нэг гэрлийн тухай ярьсан тий. Гэрэл дуу хоолойгоор таны дотроос дагна гэж. Тэгэхээр одоо энэ нэгэн сэдий гэдэг өөрөө амьдралыг гоо үзэсгэлэн болгох нь бүтээдэг. Амьдралын утга учир бол гоо үзэсгэлэнгийн утга учир бол амьдрал тий. Өөрөөр хэлбэл энэ амьдрал гэдэг зүйлийг одоо ингээд одоо бүр төгс төгөлтөр болгож бүтээдэг. Гоо үзэсгэлэн гэдэг чинь ямар ч өөсийгөө төгс төгөлтөр зүйлийг хийдэг үстэй. Тэ тэндээс өөлөө тах зүйл байхгүйгээр бүр тэрэнд ингээд шүтэж биширч тэ түүний ингээд бүр магтан дуулж одоо ингээд бүр дотоод тэр их эрчимийн гал эрчмийн өдөлтөөр тэрийг мэдрэхийг гоо үзэсгэлэн гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр одоо яг юм сэтэд нэгэн сэтэд хүрчгээр өөрөөр хэлбэл энэ одоо бурхны гал тэр бурхны бүтээгч эрчмийг эзэмссэн гэсэн утгаар илэрхийлээд. Тэгээ энэ нь одоо сансар огторгын дөрвөн их баг нь 1 2 63 64 генийн түлхүүр тий. Энэ дөрвөн түлхүүрийн тий нэгийнх нь хувьд хүн төрлөختний шилжилтийн бэлэг тэмдэг болж хувирдаг. Тэгээ энэ шинэ нэрэнд шилжихэд бид тэр ахаад нэгээс бүтээгч эрчим авч тий хоёроос тэр бурхны дээд тухамсрын гэрлийг авч тий бид тэр өөрсдийн биеэр дотроосоо мэдэрсэн тэр дотоод болоогоо биелүүлэх замаар одоо энэ шинэ нэрнийг бүтээх гэдэг. Сэдий эрчмэр. Тий. Тэгээ сэдий эрчмийг эзэмсэн хүмүүс л тэр эрен бүтээх амьдралыг бүтээх эрчмийг авдаг байна шүү дээ. Тэгээд одоо энэ генетикийн матриц дотор тий бэлгийн төвшөнд хүртэл маш чухал ач холбогдолтой генийн түлхүүр юм гэж. За олон төрлийн соёл иргэншлийн түүх бурхтын тухай нууцлаг уран зохиол бичвэрт гардаг. Бурхны мөн чанарын суурийг өмнө дурдсан 4 толгуур баг нь болсон 1 2 63 ба 64 дахь 4 генийн түлхүүр
дээд түвшиндөө илэрхийлдэг. Энэ дөрвөн үндсэн энергийг еврейн каббалистууд Хаят Хакодеш буюу дөрвөн ариун тэнгэр элч гэж нэрлэдэг бөгөөд Бурхны нууцлаг нэр буюу тетраматоноор илэрхийлдэг. Эртний гностик уламжлалд тэднийг дөрвөн элемент хэмээн дахин шүтдэг байсан тул Уйгуул Америкчууд дөрвөн зүг гэж нэрлэн харин Египтчүүд тэднийг Сфинкс болгон бүтээжээ. 64 генийн түлхүүрийн гол түлхүүр болох Хеттийн ий чинь нь бүх ертөнцийн амь амьдралын суурь болсон үндсэн зарчим болох 4 биграмм зурлагаас үүдэлтэй. Бүх генетикийн хэлний үндэс болсон 4 язгуур зурлага нь бидний генетикийн бүтэц дотор дээрх 4 мөн чанарыг төлөвлөдөг гэж. За одоо энэ 4 мөн чанар ч нөгөө аденин, гуанин, цитозин гэх нөгөө нэг хүний 4 амин өвчлөдөг штеп. Тэрийг бас илэрхийлдэг. Ерөнхийдөө ингээд дөрвтийн одоо юм зарчмаар энэ ингээ хөрсдөд бууж орж ирдэг. Тэгээ энэ дөрвийн CD бол одоо бидний яриад байгаа тэр бурхад явж. Тэд энэ дөрвийн CD-г өөртөө бүрэн нээсэн учраас одоо энэ бүтээлч чанарыг амьдралд тий амь амьдрал болон гоо үзэсгэлэн болгон бүтээж оруулж ирдэг байна шүү. За тэгээд энийг бол тэр одоо бүх шашинд бүх суурь ойлголтыг энэ дөрвөөр л илэрхийлдэг. Тэгэхээр чинь нэг бол бүтээх хүч, хоёр бол тий тэр бурханлаг нэгдмэл одоо бүх зүйлийг багтаасан нэгдмэл байдал тий 63 бол хүний тархиар тий олж мэдэж сурч болох бүх ухамсарын хэмжээсийг багтаана. 64 нь болохоор өөрөө тэр хоосныг илэрхийлнэ. Тэгээ 63 бол тэр чигтээ яг хүннийг хэлгээд сүнсний одоо оршиж байгаа бүхнийг бүтээсэн ойлголт нь 64-ийн хоосноос сүнс өөрөө тэр гэрэл дуу хоолой тэр одоо зүйлээр хүний дотроос бидэд нөлөөлөд бид нар түүнийг нэг болгож гаргадаг гэсэн үг. Тэгэхээр хоёрыг бол бүхэл хэсэг гэж ойлгох хэрэгтэй. Ил даалж ертөнц махан бий агуулсан тэ энэ оршилгүй оргүй энэ бүхнийг аваасан түүний ч цаана оршиж байгаа тэр ухамсар. Бүхнийг багтаагч ухамсар аахгүй. Нэг бол түүний бүтээх хүч. 63 бол бүтээсэн бүтээлүүд нь 64 бол бүтээх одоо хоосноос өгдөж байгаа тэр гэрэл дуу хоолойны бидэд өгж байгаа бүтэц байгаа юм. Тэгвэл дөрвөн за ингэж төр орчих. Тэгвэл нийт хүн төрөлхтний хувьд нэгдэх сэдий ямар агуу ач холбогдолтой болохыг энэ бүх харилцан хамаарал илэрхийлнэ. Хүн төрөлхтний хувьд нэгдэх сэдийн гоо үзэсгэлэн нь хослох програм 2 дахь сэдийн нэгдмэл байдлаас хамааралтай. Гоо үзэсгэлэн бүгдийн ив нэгдэлд орчино. Жинхэнэ гоо үзэсгэлэн хүний дотор илчлэгдэн биелээ болохын тулд заавал нийт огторгой ертөнцтэй нэгдмэл төлөвт уусахыг шаарддаг. Энэхүү нэг оршихуйн бидний төлөөлөөс хитийцсэн төлөв билээ. Түүний гоо үзэсгэлэн аян зөнгөөрөө игэл орших тул үгээр илэрхийлэхийн аргагүй. Түүнийг тодорхойлох гэсэн ордлого бүр андуу ташаа ойлголтыг төрүүлдэг. Гоо үзэсгэлэн рүү таалал төгсөх нь сэдийн төлөвийг ойлгох цор ганц арга зам юм. Хүн төрлөختөнд альва зүйлийг хараад гоо үзэсгэлэнг нь шагшрах бүртээ ив нэгдлийн төлөвөөс гарч түүнээс холдон оддог. Доод орчлуудад гоо үзэсгэлэнгийн тусгал олдож болох ч тэр нь жинхэнэ гоо үзэсгэлэн биш байна гэж. Тэгэхээр одоо бид нар бүрэн бүхэл төлөв гэдэг зүйлийг мэдэрсний дараа бид нар тэнийгийн хүчийг ойлгох ухаарч урд нь бол яг генийн төлхөөрийг дөнгөж эхэлж яхад нэгийгтэй зүгээр шилжилт хийдэг арга юм байна гэж бид нар энэ их сэдвийг уншиж байхдаа ойлгосон ганцхан тэрийг.
энэ дөрвөн одоо баган түлхүүрийг ч ойлгоогүй тий. Хоёр нь юугаач мэдэхгүй. Одоо дөнгөж баган гэдэг чинь нэлээд сүулт бас гарч ирсэн шүү дээ. Тэр болтол нэгийг зөндөө уншиж байгаа юм. Тэр дөрвөн баган гэдгийг ойлгоогүй л яваадсэн тий. Энэ дөрвөн баган чинь дандаа одоо ихэр төлүүдээс шүү дээ. Хослох түлхүүрүүд гэдэг чинь ихэр төллийн суурьуд ахгүй. Тэр юм дэлхий дээр ингээд байж байгаа ихэр төлүүд гэдэг нь дандаа ингэж хосолж орж ирж үйл хийдэг. Одоо нэг сүнсний хоёр мөн чанар ахгүй. Тэгэхээр одоо энийг ингээ уншихаар шал өөр уншигтай байгаа нь үнэхээр энэ бүхэл төлийн нэг ойлгохтойгоо нэг сэжвэр хатгаччтэй. Тэгээ нэг тайлбарлах гад ятаа сон тий. Гэтэ ингээд ухамсар ингээд дүүрээд байгаа учраас ойлгоод байгаа нь бүр их гайхамшигтай. Тэнгүүд яг ингээл нэг хоёрхан өдрийн өмнө тохиолдсон бүх юм зүгээр л энэ дээр бичээд байгаа нь бүр амар тий. Ингэж одоо ухамсарыг тий түүнийг мэдрэмж болгох ингээ хослуулж орж ирэх нь маш амьдлаг юм байна. Урд нь бид нар чинь зөвхөн ухамсараар энийг мэдэрчээд амьдрал буулгаж ирч чадахгүй. Зөвхөн дотоодоо холбогдож болж байна. Ухамсар тэлхээр бүр хязгааргүй зүйл байдгийг ингээ хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Тэгвэл энийг яг амьдралд буулгаж ирсэн гэдэг нь бүр юм амьтай. Цаанаасаа ингээ бүр яг энэ одоо гал ус ирчмийн нэгдэл бидний дотор явж байгаа учраас бүр их бодит болж орж ирж штэ тий. Бүтэн зургаар бууж. Урд нь бол дан одоо юугаар усаар л ойлгож ирсэн байгаа юм шүү. За тэгвэл энийг ингэ тайлбарлах шиг боллоо тий. Өөрөөр хэлбэл бид нар ингээд бүхэл хашгой мэдэрч ижил энэ сэтийг ойлгох нь штэ. Тэрнээс наан бол уншаад зөө юм байт юм байна л гээд. Дотор гэхдээ тэр сэрчтэй те уншиж яхад. Идэвхжил явагдана гэсэн үг. За тэгвэл жинхэнэ гоо үзэсгэлэн бол хоосон байдал. Тэгээ энийг сонсож байгаа хүмүүс ойлгоод байгаа бол таад ч гэсэн энийг төвшөнд явж байна л гэж явж байгаа тийм. Өөрөөр хэлбэл энэ төвшөнд хүрснээ тархин хүлээн зөвшөөрдөггүй. Ягдвал тархин өндөр төвшөнд хүрсэн гэдгийг ч ойлгодгүй байхгүй. Тэрийг өөрийн тулдаараа мэдэрч тэг яг бодит гэдгийг ингээ хүлээн зөвшөөрөх хүртэл тархин цаг хугацаа орон зай хэрэгтэй. Гэтэл одоо даалж ертөнцөөс сүнсээрээ тэг махан би чинь энийг авч бэлтгэхэд аль хэзээний хангалттай. Гэтэл одоо бид нар тэг бүх төвшөнд ингээ таталтай хийгээд үүлгээд үргээд одоо зүрх сэтгэлүүдийг нээгээд бэлэн болгочоод ганц л зүйл дээр гацдаг нь таны тархинд итгүүлэх байхгүй. Тархи итгэхийн тулд энийг хүлээж авч энийг одоо бодит юм байна гэдэгт итгэх хэрэгтэй болдог. Энэ дээр л одоо энэ заавал 64 сүдийн гацаач энэ тархил байгаа ч тийм. Тэгээд яг өөрсдийнх нь амьдрал тайлах гад тийм. Амьдралд нь тохиолдуулаад тэгээд л тохиолдсон юм араас нь маргааш нь ч юм уу уншингууд бүр ангаагаад тийм. Тархи үргэлж хойно нь аа гэж идэг тийм. Наанад бүх үйл явц нь өрнжиж тархи аа гэдэг. Тэгэхээр одоо гацаанаас гарганаа л гэдэг байгаа чинь энэ тархинаас чинь л тэг түүнийг баталдаг таны сэтгэл хөдлөлийн энэ жижиг биеийн мэдрэмжүүдээс чинь л таныг ангижруулах гэдэг шүү дээ. Тэгээ бие чинь гацаа гаргаж агаад л энэ бүхнийг чинь суулгах гэдэг. Суулгаж авах уу дотор ч угаасаа байгаа. Нийцэн идэвхжүүлсэн те тэрэ. За. Жинхэнэ гоо үзэсгэлэн бол хоосон байдал. Түүнийг ойлгох хэн ч үгүй. Түүнээс мэдрэх юу ч үгүй. Тэр ингээд дотор ингээд мэдрэгдээ тахна шин. Тэ гэтээ тэр ингээд барьж авч боломгүй. Тийм учраас хоосон. Хүн төртөл тайлбарлаад ярих гэхэд бэгүү хэцүү дээ. Ийм сонир мэдрэмж. Ялцсан ч нөгөөдөл нь ойлгохгүй. Тархиараа үлээж авал тийм. Тэгэхээр тэр өөрөө оршин байдаггүй түүний парадокс юм. Хэрэг хүн ярьж болдог, хуулж болдог, эсвэл хуваалцаж болдог бол тэр хэрхэн гоо үзэсгэлэн байх билээ. Тэр давтагдашгүй, тайлбарлашгүй. Гоо үзэсгэлэн бол хүний дүрээр илрэх эв нэгдэл юм. Эв нэгдэл одоо тэр гоо үзэсгэлэн илэрхийлж байна тийм. Намдор татамж дээр бид гоо үзэсгэлэн зөвхөн үзэсгэлэнтэй царай мандах наран сайхан хөгжим аялгау зэрэг гэрэл дуу чимээний тусгалаас нь л ухаардаг. Бидний гоо үзэсгэлэнгийн тухай ойлголт альва зүйлийн эс оршихуй биш.
харин оршихуйд үндэслэдэг. Одоо эс оршихуй буюу оргуу осон гоо үзэсгэлэнг илэрхийлж чадахгүй байх нь шүү дээ. Тэгээ тэнд байгаа. Тэнд байгаа учраас тэндээс юу бүтээгээд байна? Оршихуйг бүтээгээд шүү дээ. Тэгэхээр даалт ертөнцид байгаа юм ил болно гэдг нь тий. Далтад байгаа тэр хоосон байгаа гоо үзэсгэлэнг ил ертөнц рүү буулгаж ирэхэд тэр нь бүтээл оршихуй болж хувраад байна. Тий. Тэгээ тэрнээс гоо үзэсгэлэнг харахын тулд та тэр хоосон эзэмшиж л харна. Тэгвэл бол одоо харж чадахгүй байх нь шүү дээ. Тэгвэл бидний гоо үзэсгэлэнгийн тухай ойлголт аливаа зүйлийн эс оршихуй биш харин оршихуйд үндэслэдэг. Жинхэнэ гоо үзэсгэлэн түнэр харанхуй анир чимээгүй байдлын эс оршихуйтай холбоотойч хоёрдмал ертөнц, хоёрдмал хэл яриа, эсрэг тесрэгээс гаралтай эдгээр өгс гоо үзэсгэлэнг илэрхийлэхэд хангалтгүй. Туйл татаж илэрхийлэх ямар ч боломжгүй. Туйлгүй болж ижил илэрхийлэх гэдэг шүү дээ. За тэгэхээр нийтх сэдий таны дотроос өөрчлөхэд энэ ертөнцийн бүх зүйл гоо үзэсгэлэнтэй шин болж мэдрэгдэнэ. Сүүдрийн төлөв хүртэл гоо үзэсгэлэнтэй болно. Гоо үзэсгэлэн дотор юу ч нэгдмэл чанараас ангид оршихгүй. Бүгд энэхүү эв нэгдлийн дахин давтагдашгүй бүтээлч илэрхийлэл болдог. Буй бүхэн өөрөө өөр өөрийн давтагдашгүй мөн чанараар гялалцах, гэрэлтэх мөртөө бүгд нэг ихтэй оргуугээс те. За ийм байдлаар гоо үзэсгэлэн таны дотор гал болонд үйлцэхэд танд заах зүйл үлдэхгүй тул хүнд зааж сургахгүй. Хүн ер нь хэрхэн гоо үзэсгэлэнг бусдад заах юм бэ? Зөвхөн галыг л гараа тосож хүлээж авахаас өөр аргагүй. Иймийн учир нэг өдөр хүн төрлөختний хүрэх газрын тусгал нь болж амьдрахаас өөр хувь тавилан бидэнд үлдэхгүй бөгөөд гоо үзэсгэлэнгийн илрэл болсон таны амьдрал нийт ирээдүйн бодит гэрчлэл болно. Ингэж мэдэн сэрхэн нийт хүн төрлөختөнд авуу урам зориг өгнө. Өнгөрсөн хугацаанд ийм олон хүмүүс нийтийн гарт үрэгдэн шаналсан. Гайхалтай өрмөц үзэсгэлэнтэй байх нь бусдын хатаахал өгөөсгөлийн галыг өдөөдгөө гэж. За тэгээ энэ дээр бол энэ их гоо үзэсгэлэнг нэгэн сэдийг мэдэрсэн хүн тий. Энийг бусдад ойлгуулах юмч боломжгүй учраас өөрөө одоо өөрхөн бүтээсэн амьдрал тууллаараа энэ бүхэнд хүн төрлөختөн хизээ нэгэн цагт энд очино гэдгийг ингээд үлгэрлэл болгож үлдээсэн байдаг байна шүү дээ. Тэгээ яг энийг ингээд мэдэрсэн хүн тий энэ их гоо үзэсгэлэнгээ бүхэлдээс нь харж байгаа. Ямар ч одоо ёрын юм хүртэл тий гоо үзэсгэлэн энэ бол энэ бүхэл хэсэд байх ёстой учраас түүний дээдг нь бүтээгдэх байсан учраас байгаа юм. Тэгээ хүлээмжшрүүд эхлэхээр одоо тий атаархуу яг юм бүтээлч туйлд авсан хүний энэ тархиар бол энэ зүйлс устгагддаг гэдэг аахгүй. Тэд хүлээмжшүрэхгүй. Тийм учраас ингээд эрэнд байсан тэр их өндөр чадамжтай хүмүүс тий үргэлж ингээд одоо нийгэмд хүлээмжшүрдэггүйгээр ертөнцийн одоо мөнх бусыг үтсэн байдаг штэ тий. Одоо сүүлд би бас нэг цаанаас ингээд дотроос Иесусийн тухай нэг кино үзүүлсэн аахгүй. Тэгээд тэн дээрээс ингээд үзэж хахад одоо Иесус яг энийг мэдэрсэн. Тэ энэ их амийн эрчмийг хүмүүс ингээд түгээгээ явж байгаа. Тэгээд дээрээс нь энэ хайр гэдэг чинь энэ нэгийн одоо мөн чанар амар хүчтэй гарч байгаа байхгүй. Тэгээд бусдад энэ их эрчмийг мэдрүүлээд хайрлаад энэ одоо нэгийн сэдийг хийсэн явж исэн байна шүү дээ. Нэгийн сэдийг одоо энэ дөрвөн түлхүүрийн сэдийг хийсэн нөхдүүд л энэ бурхан гэж шүтгдээд байгаа шүү дээ. За ингэ явж байхдаа юу яаж байгаа юм? Тухайн одоо тэр оршиж байсан нийгмийн дээд давхарх язгууртнууд явуурыг хүргээд тэд нь одоо түүнийг энэ хороох шийдвэр гаргаж байгаа. Нийгэмд юм эсэргүү байдал гаргасан. Хувьсгал хийх гэдэг. Тэгээ бидний эсрэг ярьж байгаа юм дандаа. Ард түмнийг илүү хүчтэй ойлгож өөрсдийнх нь эрх мэдэл байр сууринд халдж байгаа учраас
Тэгээ тийм нөө шийдвэр гаргахад хууль баталж байгаа байхгүй. Цаазлах тий. Тэр өөрөөр хэлбэл ийм хүмүүс ер нь бол нийгэмдээ дандаа хилмигдэнэ. Тийм учраас ингээд нэг бол өөрийгөө хүчтэй ойлгуулах, нэг бол энэ гэрлээ хасаагаад энэ одоо байгаа нөхцөл байдалтай тий өөрхөн энэ эрчмээр энэ дэлхийн эрчмийг тэтгээд байж ахна шүү дээ. Хизээ нэгэн цагт миний төвшөнд ирнэ гэд тий. Бүр их бадамлан асаад байгаанууд нь хорогдчихдог байна. За өөрт нь юу ч тохиолдсон ямар ч нөхцөлгүйгээр амьдардаг гоо үзэсгэлэнгийн сэдийг игэл ухамсараар ойлгох боломжгүй. Иймд түүнийг зөвхөн үлгэр домог бурхан сахиусын дүрээр оршоохон нийлбэг. Гоо үзэсгэлэн бол бурхтын иргэшээдэг бүтээлч Прометен гал бөгөөд энэ галд өргөдөх цөөн ир зоригтнууд түүнийг хулгайлдаг. За их цөөн ир зоригтнууд тий. Энэ Прометен галд хөнөөдөж чадах тэр их гал эрчмийг өөрөөсөө ялгаруулж энэ их одоо өгдлийг өөрөөрөө гаргах тэр их ир зориг одоо ир мөн чанар тий. Тэр хүнд бууж түүнийг авчиж энийг эзэмшдэг гэдэг байна. Тэгвэл мэдээж энэ болгоныг авахын тулд бүх цөөдөр бүх муу муугатай тэмцэн шүү дээ. Тэмцэх гэж хүлээн зөвшөөрн тэнийг. Тэрийг гоо үзэсгэлэн болгож харж сурсан хүнд л энийг авах гэдэг тийм. Тэгвэл манай ертөнцийн энэхүү ирэмгий бүтээлч хүчийг Шива эзний лингам буюу босоо бэлэг хэрэгтэн эр хүний нөхөн үржихүйг тодтогсон соёлын дүрслүүдээр бэлэгдсэн байдаг. Харамсалтай нь гоо үзэсгэлэнг биднийг хүсэн тэмүүлэх ёстой. Энэ яваа насандаа хүршгүй биеийн гадна орших зүйл мэтэр мөнхөлжээ. Үнэн хэрэгтэй гоо үзэсгэлэн бол бидний жинхэнэ дүр төрх. Чухамдаа энд яг одоо бидний хүн бүрийн дотор гоо үзэсгэлэн оршдог. Гоо үзэсгэлэн хүн бүрийн эгэл жирийн байдал, эгэлгүй өвөрмөц байдлын аль алинд нь зэрэгцэн оршно. За тэгэхээр энэ гоо үзэсгэлэн хүн дотор угаасаа гал ус хоёр эрчим хоёулаа байгаа штэ. Бидний энэ гал эрчим эр мөн чанар ахна штэ. Бидний бүгд дотор оршиж байгаа. Энийг л нээх хэрэгтэй. За тэгвэл нийт генийн түлхүүр нь сүүдрийн давтамж энтропиогоос үүсэлтэй бөгөөд энэ төлөвт энерги эмх цэгцээс эмх замбраагүй руу эцэс төгсөлгүй хөдөлгөөн оршдог. Харин сэдий төвшөнд давтамж өөрөө үгүй болж халих ба бүр үр дүнд нь бид хязгааргүй синтропи орчинд шилждэг. Синтропи төлөв гэж эмх цэгц хайрын нэгдмэл байдал доторх ухамсарт энергийн хязгааргүй орон зайн хөдөлгөөнийг хэлнэ. Таны дотор орших бурхны гал ДНК-гээр танд чөлөөлөгдөхөд та эцсийн хүчний эзэн болно. Галын кодын цагирга нь 1 ба 14 дахь гений түлхүүр. Гоо үзэсгэлэн элбэг дэлбэгийн сэдийг нэгтгэнэ. Ингэснээр бүтээлийн зүрхэнд энерги үрсэлж эцэс төгсөлгүй гоо үзэсгэлэнг бүтээх. Түүнд өөрт нь эцэс төгсөлгүй гоо үзэсгэлэнтэйг нь ухамсарлуулах гэсэн амьд зүйлсийн оршихуйн утга учир илчлэгддэг гэж. За тэгэхээр энэ дээр бүр амар гоё өгүүлбэрүүд байгаад байна. Би бүр айчлаа тийм. За яагаад гэвэл энэ та нэгэнтээ сүүдэртээ энтропиогоос эхэлж исэн бол тий энэ сэтгэл гутраллаа хүлээн зөвшөөрөхөс бүх сүүдэрийг хүлээн зөвшөөрөхөс эхэлж исэн бол та сэдийдээ тэр их эмх цэгцгүй зүйлсийг бүгдийг нь эмх цэгцтэй мөнхийн бүтээл болгох тэр их ид шидийн чадамжийг өөртөө нээдэг. Тэрийг нь синтропи гэж нэрлэдэг таана. Тэгэд нэгэнд эний эзэн болчихсон бол тий генийн дэлгүүр 1 ба 14 хоёр чинь нэг нь мөнхийн энэ сэдийн эмх цэгцтэй бүтээх чадвар тий ид шидийн эзэн 14 нь болохоор элбэг дэлбэгийн сэдий. Хүн болгон өөрийн дотоод чадамжийг гаргаж сүнснийхэн өгдлөөр бүтээж
энэ дэлхийг энэ элбэг дэлбэг эцэс төгсгөлгүй тий энэ их гоо үзэсгэлэнгээр бүтээгдэх амьдрал болгож хувиргана. Тэр нэгэн сэтэд хүрсэн хүн тий энэ одоо Парамитэ буюу энэ бурхны галыг эр зоргоороо шүүрэн авч бусдад түгээж энэ дэлхийг ингээд тийм асар их бүтээлч чичмээ орон зай руу оруулж иж энэ хүн болгоны дотоодод байгаа тэр хоосноос илэрх гоо үзэсгэлэнгийн 14-оор чадвар чадамж одоо элбэг дэлбэг тэр сүнсний бүх сүнсний дотоох бүтээх хүчийг нь үрдэж өгөхөд энэ 8 амьдрал гэдэг чинь бидний тэр төсөөлөхгүй байгаа хоосон төсөөл болгож гайгадаг тийм одоо оршихуй болгож хувиргана. Тэгжээч энэ деважин мэт ертөнц бүтээгдэх гээд амьдрал бий болох гээд байна тий. Гэтэл нэг деважин хүмүүс хайгаад байдаг шүү дээ. Энэ дэлхийж өөрөө деважин байхгүй. Зөвхөн бид нар энэ нөгөө сэдийг ойлгохгүй төвшөнд байгаа учраас энийг хараад мэдэхгүй. Гэхдээ одоо сүүдрээсээ гарч чадах юм бол та мэдэрч эхлэх юм шүү дээ. За тэгэхээр одоо шинэ нэрний үндэс хүрд гэдэг бол тий энэ бүтээгч хүчийг сэдий төвшөнд оруулж чадах юм бол энэ шинэ нэрнд байгаа хүн болгон амьдралын эрчим нь шууд нэгэн сэдийгээр дүүрээд тэр их хүч нь гарч эхлэх юм шүү дээ. Ингэж л одоо ер нь бүтээгддэг байна. За